Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгчтэй авахын хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийг эхлэхийн өмнө бид та бүхэн дөнгөж сая онцгой байдлын ерөнхий газраас хийсэн утган тэнгэр ууланд алга болсон уулчтын талаар албан ёсны мэдээллийг хүргээд яг одоо хэлцүүлэгдээ оръё. За дөнгөж сая манай мэдээний албаны тодруулснаар за энэ сарын 24-ний өдөр Завхан аймгийн Отгон тэнгэр Отгон сумын нутагт байрлах Отгон тэнгэр ууланд за уулын спортын мастер сүрэн жаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийсэн байгаа. За гэвч авирах багийн буцах зам цасан нуран үүсч за 17 иргэн цасан нурангад өртөж сургуу аслага болсон гэдэг мэдээллийг бидэнд өгөөд байна. За үүнээс бол одоо 10 иргэнийг бол амар өгцөн байна гэдэг албан ёсны мэдээлэл байна. Жилд бол одоо аврах хэрэг ахуй ажиллагаа бол одоо харанхуйтай бол боломжтой ууланд бол одоо авиралт хийсэн байна. За 16 цаг 30 минутын үед ерөнхийдөө ууланд бол орой. За тэгэхээр та бүхэн шуурхай мэдээллийг хүргэлээ. Өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань хар ус буюу за аригтан согтуурхтай холбоотой гэмт хэргийн талаар үзэгч та бүхэндээ тал бүрийн их сурвалжтай хэлцүүлгийг хүргэхээр студид зочид маань хүрэлцэн ирээд байна. Яагаад энэ сэдвийг хүндэх болсон талаар бяцхан сурвалжлага үзээд бүгдээрээ хэлцүүлэгдээ орцгоё. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2016 онд 1 хүнд ногдох аригт арсныг хэрэглээд 7.9 литр байгаа бол шар аригны 1 хүнд ногдох хэмжээ 25 литр байна. Эдгээр ариг согтууруулах ундааг худалдан борлуулах, түгээр үйлчлэх цэгүүдч цөөнгүй бөгөөд нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр Улаанбаатар хотод 2693 хүнсний дэлгүүр ариг согтууруулах ундааг борлуулж зоогийн газрыг оруулахгүйгээр 901 бар, кафе ариг согтууруулах ундаагаар үйлчилж байна. Ингээд нийтдээ Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 6168 цэгээс ариг согтууруулах ундаа худалдан авч үйлчлүүлж болох юм байна. Харин ариг худалдан борлуулдаг, уудаг эдгээр газруудад гэмт хэргийн гаралт бусад бүх байршлаас өндөр буюу бар, зочид буудалд 2016 онд 1000 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тэгвэл осол гэмтлийн тандалтын тайлангаар 2016 онд 15578 хүн согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ осол гэмтэл авсан бөгөөд үүн дотор хүчирхийлэл буюу зодооны улмаас нэгнээ гэмтэх тохиолдол 7245 байжээ. Мөн нийт осол гэмтэлд өртөгсөд 16-аас 20 цагийн хооронд их байгаа бол согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртөх нь тэгтэг цагаас өглөөний 4 цаг хүртэлх хугацаанд илүү байжээ. Тэгвэл өнгөрсөн 1-р сард 3 өдрийн турш ариг согтууруулах ундаа түгээр үйлчлэхийг хориглосноор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8%-аар согтуугаар танхаарсан зөрчил 2 дахин буурч гэмтэр 36%-аар эрүүлжүүлэгдсэн иргэд 40.4%-аар тус буурч байжээ. За тэгэхээр хар ус хэмээн нэрлсэн энэ хүн нүүдэл шийдлийн дугаарт хүрэлцэн ирсэн зочдтой танилцуулъя. Зүүн гар талаасаа танилцуулъя. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Насан Цэнгэл хүрэлцэн ирсэн байна. За шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн шүүхийн статистик хариуцсан референт ганц зэрэг цэцэг хүрэлцэн ирсэн байна. За сэтгэл засалж Эрдэнэтбаатар хүрэлцэн иржээ. За миний зүүн гар талд нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хилцэн ахлах байцаагч цагдаагийн уншууч Шин Чимэг хүрэлцэн ирсэн байна. За Мезис Монгол төрөм сургууль гүйцэтгэх байгуулагч, за блогер Амар Төвшин иржээ. За тун удахгүй бидэнтэй цуг бас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн гурлын дарга Амар сайхан хүрэлцэн ирнэ баг. За одоо яг одоо ажлаасаа гараад хэлцүүлэгт ирж байна гэдэг мэдээллийг бидэнд өгсөн байгаа. За бид бүхэн санал асуулга явуулсан дүнгийн бас удахгүй танилцуулна. Тэгэхээр хамгийн түрүүнд Насан Цэнгэл захирлаа сонирхмоор байна л да. Нийгмийг цочруулсан бол аригтай холбоотой гэмт хэрэгүүд бол сүүлийн 2-3-7 хоногт бол гарлаа. За зарим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бол аригтан согтуурхтай холбогдуулан бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн. За бага насны хүүхэд хохирсон гэмт хэргийг эсэргүүцэж иргэд бол жагсаж байна. Тэгэхээр нийгмийн байдалтай холбоотой аригтан согтуурх энэ аригтны хамааралтай хүмүүсийн тоо танаа дээр ирж байгаа хүмүүсийн тоо ер нь нэмэгдэж байгаа дүр зураг харагдаж байна уу таны хувьд? За манайх бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв Монгол улсын хэмжээнд бол сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөлцсөн мэрэгжлийн ийм одоо төв байгаа. За тэгээд жилдээ бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд бол ер нь бол 40 гаруй мянган хүн бол амбулаторын тусламж үйлчилгээ авдаг. Тэрний 7 мянга нь бол архин дондох эмгэхийн улмаас тусламж үйлчилгээ авдаг. За хэвтүүлэн эмчилдэг бол 6 мянга орчим хүн бол хэвтүүлэн эмчилэх тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэрний 1000 гаруй нь бол бас архин дондох эмгэгтэй байдаг. Ер нь бол архин дондох эмгэг өссөн үг бол Монголд өссөн.
За тухайлбал одоо янз янзын одоо судалгаанууд байна л да. Тухайлбал одоо 1997 онд бол одоо нийт насанд хүрсэн хүн амын 6.4% гэж хэлсэн. Тэгвэл одоо энэ 2005 онд бол 13.6% болоод ингээ өссөн юм байгаа. За манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол зөнхлөн тохиолдох одоо сэтгцийн эмийн тархалтын судалгаа хийсэн байдгийг. За энэ судалгааг 1984-өөс 92 онд хийсэн судалгаатай харьцуулахад архин дондох эмгэг 40 дахин нэмэгдсэн юм тоо бол гарч байгаа. 40 дахин нэмэгдсэн. Тийм. Тэгэхээр бид уламжлалынхаа дагуу Go-Go цэгийн дээр бас онлайн хэрэглэгчдээс архитан согтууруулах гэмт хэргийн талаар иргэдийн саналыг бас сонсон байгаа. Тэгэхээр иргэдийн архи согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой вэ гэдэг санал асуулгыг баасан гарагаас хойш явуулахад одоогийн байдлаар 430 хэрэглэгч бол саналаа өгöd байна. За энэ дээр хамгийн их саналыг өгсөн нь бол 33% буюу 141 хэрэглэгч хүүхдүүдэд багаас нь архины хор хөнөөлийн талаар таниулах хэрэгтэй байна гэсэн бол за түүний араас 22% нь буюу архитан согтуурахтай тэмцэх тухай хуулийг чангатгах хэрэгтэй гэж хэлсэн байна. За үйлчилгээний газруудын тоог цөөлж цэгцлэх хэрэгтэй байна гэж 19% нь үзсэн бол за архи худалдаалахыг хоригдсон өдрүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж 10% нь үзжээ. За мөн архи согтууруулах ундааны үнийг нэмэх хэрэгтэй байна гэж 72 хэрэглэгч буюу 17% нь үзсэн байгааг үзэгч та бүхэн яг одоо дэлгэцнээс харж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд бас сэтгүүлч Ширнэнгийн бэлдсэн сурвалжлагаас бид бүхэн зарим нэг статистик мэдээллийг авлаа. Сая танаа дээр ирж үйлчлүүлж байгаа архины амралтай хүмүүсийн тоо бол 40 дахин нэмэгдсэн гэдэг бас аимшигтай тоог хэлж байна л да. Тэгэхээр нийслэлийн цагдаагийн газраас нийслэлд бол манай улсын бол тал иргэд бараг амьдарч байгаа гэж хэлэхэд хэлцдэггүй. За яг танаа дээр байгаа гэмт хэргийн тоо мэдээллийг харахад яг архитан согтуурснаас болж гэр бүлийн хүчирхийлэл, за хүн амны хэрэг танхаарсан энэ гомдол дуудлага болон яг гэмт хэргийн тоо хоёр дээр ямар өөрчлөлт гарч ийн та бас бидэнд танилцуулаач. За тэгэхээр орон төргий. За тэгэхээр нийслэлийн цагдаагийн газрын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 15,202 гэмт хэрэг бүртгэгдсэн. За энэ гэмт хэргийн 9.7%-ийг согтуугаар үлдгэсэн гэмт хэрэг эзэлж байгаа. За согтуугаар үлдгэсэн гэмт хэргийг одоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 24.2%-аар, холбогдогч 38.3%-аар, за согтуурсан үедээ гэмт хэргийн хохирогч болсон иргэн 49.7%-аар тус буурсан байж байгаа. За цагдаагийн байгууллагын дуудлага одоо 102 тусгай дугаарын утас буюу мэдээ шуурхай удирдлагын төвд ирсэн одоо архитан согтууртай холбоотой дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 7.4%-аар нь буурсан юм дүнтэй харагдаж байна. Ерөнхийдөө буурсан дүр зураг харагдаж байна гэж хэлж болохоор үнэ. Ерөнхийдөө яг энэ статистик тооноос ингээ харахад дандаа буурсан үзүүлэлттэй байж байгаа. За зөрчлийн согтуугаар одоо бүртгэгдсэн зөрчлийн илрүүлэлт бол өссөн. Энэ дүнтэй. Тэгэхээр зөрчил гэдэгтээ юу орд юм бол одоо зөрчил гэдэг нь зөрчлийн тухай хуульд заасан бүх зөрчлүүд орж байгаа. За бүх зөрчлүүд орж байгаа. 7 сарын 1-ээс хойш архитан согтууртай холбоотой. За мэдээ шуурхай удирдлагын төвд ирсэн нийт дуудлага мэдээллийн 50-аас 55 орчим хувь нь дандаа энэ ахуй хүрээнд одоо архитан согтуурсан бусдын амгалан тайван байдлаа алдагдуулсан гэсэн энэ дуудлага мэдээллүүд зовглон эзэлж идэг. За тэгээ энэ дээр үндэслээд одоо тус цагдаагийн газраас энэ одоо ахуй хүрээний дуудлага мэдээлэл төр дүн шинжилгээ хийгээд за яг энэ одоо маст чиглэсэн урьдчилан сэргийлэх мэдээ сурчлагын ажлыг бид нар сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв, за тэгээ нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад ингээд бас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх ажлыг бас төлхөө зохион байгуулж байгаа. За баярлалаа. Тэгэхээр гэмт хэргийн хувьд бол иймэрхүү гэмт хэрэг зөрчлийн хувьд бол иймэрхүү юм байна. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлөөс бас ганц цэг референтээс архитан согтуурсан үедээ гэмт хэрэг хийхээр одоо маад байгаа эрүүгийн хуулиараа тухайн гэмт хэргийн одоо ял оноох байдал нь чангараад явд юм уу? Танаа дээр байгаа статистик мэдээлэлээс яг шийдэгдсэн гэмт хэрэгүүд гэсэн үг шүү дээ, тэ? Та хаваалцаач өсөж байгаа дүр зураг харагдаж байна уу? Энэ олон статистик мэдээллийг бас учрыг нь олоход их хүнд байгаа. Жишээлбэл архины талаар одоо 3-4 хоногийн өмнө онлайн хэлэлцүүлэг зөвхөн Twitter дээр явуулахад манай хэрэглээ бага штэ гэдэг яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэрэглээг харахаар манайх бол архи нэг хүндээ ихэр хэрэгэлдэг орны тоонд бол 15 одоо топ 15-д бол орохгүй байгаа юм л да. Манайхан бол их уудаг гэж ойлголт байдаг мөртлөө. Тэгэхээр яг шүүхэр шийдэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөөч. За 2017 оны эхний хагасчлалын байдлаар нийт
3770 эрэгт холбогдох 4130 хүнийг гэмт хэрэг үлдэж гин буруутай тооцож ял шийтгэл оногдуулсан байдаг. А энэ 4139 хүнээсээ 966 буюу гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нийт хүний 23.4% нь гэмт хэрэг үлдэх үедээ согтуугаар хийсэн байгаа. А сүүлийн 4 жилийн байдлаар буюу 2014, 2015, 2016 оны бүтэн жилийн байдал 2017 оны хагасчлын байдлыг харьцуулаад үзэх юм бол гэмт хэрэг үлдээд ял шийтгүүлсэн 3-5 хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үлдэж ял шийтгүүлсэн гэдэг ийм статистик том мэдээлэл гарсан байгаа. Манай улсын эрүүгийн хуулийн хувьд бол 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хууль юу гэж заасан бэ гэхээр согтуугаар гэмт хэрэг согтуурсан болон мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хүндэслэл болохгүй гэж заасан байгаа. Ингэхдээ согтуурах болон мансуурах донтоо гэдэг нь тогтоогдох юм бол оногдуулсан ял дээрээ нэмж хэмнэлийн чанартай халдлагын арга хэмжээ авахыг заасан байгаа. Ийм үзүүлэлт байна да. Тэгэхээр мэдээч хэрэг одоо автомашин жолоодж байгаа үе согтуугаар жолоодсон бол зөрчлийн хувьд бол илүү хөндрүүлж тооцдог байгаа. Тэгэхээр тэрийг бол манай үзэгчд маань маш сайн мэдж байгаа. Хүн болгон эрүүгийн хуулийг, зөрчлийн хуулийг бүтэн уншсан байна гэж бол байх боломжгүй. Тэгэхээр амар төвшингийн хувьд бол блог дээрээ за архийг бол ямар нэгэн байдлаар саяын Google дээр явуулсан санал суулгагаар ч юм уу архийг ингэж хатуугаар архины согтуурхын эсрэг хуулийг хэрэгжилтийн хатуу байрахаар бол улам гаардаг, за хуурамч арх нэмэгддэг, за мөн өөрөөр мансуурах тийм арга замуудыг хайдаг гэдэг одоо Америкийн хуурай хуулийг бол их ярих туртай хүмүүс. Тэгэхээр яг энэ архитект X жага дээр одоо Google дээр явуулсан сайн сансуугтай чи юу санал нийлэх үү? За би эхлээд нөгөө хүмүүс сая нөгөө гэмт хэрэгтэй холбогдуулаад те зочдуудтай миний зүгээр харж байгаагаар яг энэ архиндаа гэхээсээ илүү манай монголчуудын нөгөө хүчирхийллийн тийм соёл байна л да. Одоо жишээлбэл Сингапурт очиод ингээд орой ингээд арх угаад шоудлаа гэхэд тэнцээ бол бүгдээрээ шоудж байгаа. Гэхдээ зодоо хийж байгаа хүмүүс харагддаггүй тий. Гэтэл Монгол дээрээ баарн шоудлахлаар зодоо хийж байгаа хүмүүс байдаг тий. Тэгэхээр бид нар нөгөө нэг хүчирхийллийн эсрэг одоо нийгэм маань өөрөө тийм хүчирхийллийн эсрэг соёлтой болох хэрэгтэй байна л да. Одоо гудамжинд эмгэгтэйчүүдийг хүндэлж байдаг ч юм уу тий. Арх уусныхаа дараа хоорондоо одоо ууралдаг, агсандаг тий. Тэр байдлаа багасгадаг ч юм уу тийм байдалтай болох хэрэгтэй юм шиг санагддаг. Бид нар бол түүхээрээ бол үдцсэн байх гэж бодож байна. Нөгөө яг ингэж хороод үдсэн шүү дээ. Баарнуудыг хааж үдсэн. Баарнуудыг хаахлаар буудлын архиталт бол нэмэгддэг байсан тий. Тэгээ буудалд архиталт болохоор нөгөө ямар ч хамгаалагч байхгүй, ямар ч хараа хяналтгүй учраас нөгөө хүчин, нөгөө нэг танхаа 9 шүдийн юмнууд чинь буудалд болдог. Эсвэл гэр орондоо архитдаг. Гэр орондоо архитахлаар хутга шууг ойрхон байдаг учраас нэг нэгнийгээ хутгалах ч юм уу ийм асуудлууд гардаг. Саяхан нөгөө хуульч өөрчлөгдөд бааранда архиа ууж болдог болсон чи ядчил хяналттай уудаг болсон тий. Эн чи өөрөө нөгөө хуурай хууль биш нөгөө ингээд хүмүүсийг яг архитах ёстой газар нь архитуулаад хараа хяналттай, камертай, насны хязгаартай байлгахлаар эн чи өөрөө эерэг үр дүн авчирд юм байна гэдгийг харуулж байгаа. Хоёрдугаар хүн болгон цагаан сараар ажилласан байх гэж бодож байна. Манад 90-ад оны үед бол нэг автар архи аваад дуусчдаг гэсэн цагаан сараар. Өнгөрдөг цагаан сараар 2 жил архи аваад нэг нь дуусаад нөгөөтг нь талтаа ороод хүмүүс орж ирсэн болгон машинтай явж байгаа уухгүй гэж байна. Тэгэхээр миний зүгээр ажиллаж байгаагаар би тэгээд бусад айлуудаар ороод асуухгүй танаа архи чинь дуусч гинөө гэхэд ер нь бол монголчуудын маань сэтгэхүй ер нь бол архинаас холтцсон байна. Илүү зөв хэрэглүүлгээр явж байна те. Орой нэг найзуудтайгаа ороод пи уудаг ч юм уу те. Эсвэл вино уудаг ч юм уу те. Нөгөө нийгэм маань ингээ хөгжөөд хүн болгон машинтай болоод смарт утастай болохын хэрээр хүмүүсийн сэтгэлгээнд ч гэсэн сайжраад илүү одоо монголчууд бол илүү соёлтой болж байна гэж хэлэх гээд байна л та би бол тий. Тэгэхээр амар төвшингийн хэлж байгаа зарим дүгнэлтийг за цагаан сараар бол арх баг хэрэгэлдэг болсон байна гэдгийг бол одоо сошиал медиа дээр тийм сэтгэлдлүүд их явж байдаг. Сүүлийн судалгаа харахад бол бас манад бол одоогийн байдлаар сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зах зээлийн бүтцэд бол маш их өөрчлөлт орж байна гэдэг мэдээлэл байна. За энэ ямар өөрчлөлт орж байна вэ гэхээр хатуу архины хэрэглээ буураад за шар айраг болон за дарсны хэрэглээ бол бас өсөж байна гэдэг мэдээлэл байна. Өнөөдөр харамсалтай нь энэхүү хилцүүлэгт за арх үйлдвэрлэгч 4-5 компани төлөөллийг өрсөн боловч за нэвтрүүлэгт ирж яг энэхүү хилцүүлэгт бол оролцохоос татгалзсан байгаа. За тэгэхээр архины үйлдвэрийн статистик мэдээллийг бас
эндээс зөвхөн яг баримт харахад бол Монголд одоогийн байдлаар бол бас 60 гаруй архины үйлдвэр байд юм байна. За зарим аймагуудад бол архины үйлдвэр байдаггүй гэсэн тийм мэдээлэл байна. Тэгэхээр сэтгэл засалч Эрдэнэбаатараас асуухад энэ архины хамааралтай болж байгаа хүмүүсийг харахад бага орлоготой хүмүүс архинд донтох нь илүү харагдаж байна уу? Яг нийгмийн байдлаас нь харахаар эдийн засаг буурахаар гэмт хэрэг өсөөд байна гэдэг дүгнэлтийг бас хүмүүс хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тань дээр ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийг харахад эсвэл нийгмийн гарал байдал нь ерөөсөө хамаагүй гэж дүгнж болохоор нь. Тийм. Тэгэхээр үнэхээр би бүх төрлийн донтолттой ажилладаг. Тодорхой хэмжээгээр одоо зохистой хэрэглээтэй хүмүүс ч мэдээж надад маш их ирдэг. Хэн нэгэн хамаатныгаа архинаас гаргах, бусад мансууруулах бодисноос гаргах зорилготойгоор бол бас нэлээд авчирдаг л да. Тэгээд бас энэ хугацаанд ажиллаад үзэхэд, дээрэс нь онлайн янз бүрийн материалуудыг уншаад үзэхэд хоёр адилхан хүн хизээч үндсэндээ архийг яг адилхан байдлаар хэрэгэлдэггүй. Тэгэхээр Монголын одоо сая 500 мянган эрэгтэйчүүд байлаа гэхэд бүгдээрээ яг адилхан маягаар хэрэглэх магадлал бага гэсэн. Тэгвэл ямар хүмүүс нь оновчтой зохистой хэрэглээд байна, ямар хүмүүс нь гэмт хэрэг үйлдэх эрсдэл магадaltaй байна вэ гэдэг бол тэр хүний өөрийнх нь яг сэтгэл зүйн төлөвчлөөс шууд хамааралтай гэж би боддیں۔ Тэгэхээр тэр Монголын иргэн маань багаасаа зөв өв тэгш гэр бүлд төрж өсөөд аав ээж нь альва зүйлд хандах хандлагыг нь зөв төлөвшүүлээд альва одоо хорт зуршлаас татгалзах эсвэл тэр зуршилд хандах хандлагын эергээр төлөвшүүлчих юм бол тэр иргэн маань ирээдүйд хичнээн насанд хүрснийхаа дараа ямар ч төрлийн одоо донтуулах бодис буюу үүн дотор арх спиртийн төрлийн бодистой харилцагтай хэрэглэхтэй оновчтой буюу зохистойгоор хэрэглэх чадвартай болдог. Энэ бол тухайн хүний төлөвшлөөс шууд хамаарна. Тэр хүнийг бол мэдээж аав ээж төлөвшүүлдэг. Тэгэхээр энд юу би хэлэх гээд байна вэ гэхээр одоо Монгол маань эрүүл нийгэм болёо гэх юм бол гэр бүлийнхаа төлөвшлөлийг маш их анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар түрүү амар төвшин судлаач хэлсэн архинд хандах соёлтой хэрэглээний чадварыг бас төлөвшүүлэх зайлшгүй хэрэгтэй. Одоо арх уудаг соёлтой орнууд байна шүү дээ, Дарс уудаг Франц, Итали, Испани ч гэдэг юм уу, Кавказ ч гэдэг юм уу, эсвэл арх уудаг зүүн өмнөд Азийн орнуудын соёлыг аваад үзэхэд за өмнө нь одоо хувьсгалаас өмнө магадгүй монголчуудын маань архины хэрэглээ бас арай илүү оновчтой зохистой эрүүл байсан юм шиг өвөг дээдсийнхээ ярианаас би сонсч байсан л да. Тэгэхээр 15-аас дээш насны хүмүүсийн архины хэрэглээг ингээд 2010 оны тоо хамгийн сүүлийн Монголд яг архиталт дээр хийсэн судалгаа бол 2010 оны Америк судлаач бас нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Цогтбаатар эмчийн хийсэн судалгаа байдаг юм билээ. Тэрнээс хойш судалгаа бид нэр олж үзэж чадсангүй. Энэ дээр бол Монголд бол ингээд литрээр нь үзэхээр за энэ бол одоо пив, вино, спирт гэд бусад гэд үзэхэд Монгол бол ингээд 83 дээр явж байгаа. За яг таны түрүүний хэлсэн зохистой хэрэглээ гэдэг үг ингээд гарч ирээд байна л да. Тэгэнгүүт зохистой хэрэглээг бол арх үйлдвэрлэгчид илүү дэмжиж байгаа харагддаг. Одоо гадаадд Хайнекен бол одоо зохистой хэрэглээний маш том маркетингийн кампанит ажлуудыг хийж идэг ч гэдэг юм уу. Тэгэхээр Монголд өнөөдөр секторлох хундааны үйлдвэрийн тоо түрүүн би тоо баримт хэлээгүй архины 48, за шар ариг 19, за спирт 9 гэдэг ийм үйлдвэр байна. За говь сүмбэр, Хинти, Орхон, Сүхбаатар, Дорногов аймаг архины үйлдвэргүй. Мэдээч хэрэг энэ дээр бол гадаадаас орж ирж байгаа арх спиртийн бүтээгдэхүүнүүд бол орж ирэх байх л та. Тэгэхээр зохистой хэрэглэн дээр нэг сонирхолтой зүйл ажиглаж байхад нийгмийн эрүүл мэнд архитектийн талаар гадны мэдээллийг уншихаар binge drinking гэдэг англи үг гарч ирээд байдаг. За binge гэдэг нь юмыг ингээ араас нь хэтрүүлж хэрэглэх. За тэрийг тайлбарыг уншсан чинь эрэгтэй хүн 2 цагт 5 ширхэг алкоголны одоо уух юм уух. За 5 пив ч юм уу те. Эмэгтэй хүн 4-өөс дээшгээд би физиологоор нь ингээд ялгцсан байна л та. Тэгэхээр манайхан нэг уухаараа хордлохонд ортлоо, гэмт хэрэг хийтлээ, уугаад дүр зураг харагдд юм уу да гэсэн тийм зүйл рүү би очих гээд байна л та. Тэгэхээр ямар хүнийг архины хамааралтай гэх вэ? Өмнө нь бас хүчирхийлэлээр ярьж байгаад би тасан цэнгэл захирлаас бас асууж исэн санагдаж байна. 7 хоногт юм уу, за хамгийн энгийнээр өдөрт юм уу хэдийг хэрэглүүл архины хамааралтай. За ямарын архичин гэж нэрлэх үү? Одоо яг ярианы хэлээр бол. Тий. Энэ дээр ер нь бол
одоо яг энэ арх хэрглэж байгааг л хит ангилж үздэг. За арх огт хэргэлдэг хүмүүс, за зөкстэй хэргэлдэг хүмүүс, тэгээд одоо өөртөө хортой үр дагавар өгөхөц хэргэлдэг хүмүүс архины хэтрүүлэн хэрглээ архин дондох эмгэг гэж ингэж хуваадаг. Тэгэхээр ер нь бол одоо энэ стандарт хэрэглээ гэдэг бол стандартаар хэрэглээдэй гэсэн үг биш л дээ. Зүгээр хэрэглэх тохиолдолд гарах юм бол хэр хэмжээтэй хэрэглүүл зохистой вэ гэдэг үг. Өөрөөр хэлбэл илгэн задлж чадах тэрийг л хэлж байгаа. Тэрнээс бас стандарт гэхэлэр бүр стандартаар хэрэглээд байх гэдэг үг ерөөсөө биш юм байна. Тэгэхээр энэ дээр одоо хамгийн сүүлийн үеийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо мэдээгээр бол эрэгтэй хүн 7 хоногт одоо 4 стандарт тийм ээ. Эмэгтэй хүн 3 стандарт доозоос илүү хэрэглэх юм бол энийг одоо архины ямар нэгэн байдлаар хэтрүүлэн хэрэглэе гэж үзнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр нэг стандарт дооз гэдэг нь болоо 10.5 г, 10 г ойролцоогоор ийм одоо спирт агуулсан одоо согтууруулах ундааг хэрэгжилж байгаа. Тэгэхээр энийг хэрвээ биш тийм ээ одоо архиар шилжүүлэх юм бол 30 г арх нэг стандарт дооз. Тэгээд 90 г вино 285 г пив байгаа. Тэгэхээр тэр хүн пивээр ботсон ч гэсэн 4 стандарт дооз гэдэг чинь 4 удаа 330 грамаас илүү пив хэрэглэх тийм ээ. Эсвэл одоо тэр 30 г архийг одоо 4-өөр үржүүлэх чинь 120 грамаас илүү одоо хатуу ийм арх хэрэглэх юм бол энийг одоо хэтрүүлэн хэрэглэгээд гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр бол ерөн сэтгцийн эмчнэр бол юу гэж үздэг вэ гэхээр мэдээж эрг сэтгц одоо энэ архитан согтууртай тэмцэх тухай хууль гэдэг олон юм байдаг л да. Энүүгээр бол мэдээж эргийн уухыг одоо хязгаарлах, үйлчлүүлэгчийн одоо тэр үйлчлж байгаа цэгийн тоог цөөрүүлэх, татварыг нэмэх гэдэг олон бодлого байдаг. Сэтгцийн эмчнэрийн хувьд бол хамгийн гол нь энэ архитай биш одоо нэг бас хүмүүсийнхаа сэтгцийн эрүүл мэндийн боловсролтой ажиллах ёстой л гэж үздэг байгаа. Тэгэхээр энд би бас дахиад нэг баримт мэдээллийг үзүүлье. За амар түвшин судлаач бол яг хатуугаар хоригч болохгүй одоо хүмүүс ингээ буурж байгаа гэх тэр нь одоо зах зээл дээрээс бас харагдчихээн л да. Гисэн хэдийч за Улаанбаатар хотын хэмжээнд архигүй өдөр хийсэн ийм харьцуулт байгаа. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан. За энэ дээр бол ингээд 17 оны 1 сарын 11-ний 5 гараг 17 оны 1 сарын 18-ны 5 гараг гэдэг ихэд зөрчлийн өргөдөл 11.6%-аар буураад за нийт гэмт хэрэг 36%-аар буурсан гэж байна. Тэгээд дуудлага 47.8%-аар буураад за согтуугаар зөрчилд холбогдсон төр саатуусын иргэд 40%-аар буураад согтуугаар танхаарсан гэмт хэрэг болохоор 2 дахин буурсан байна. Архи хорсон өдөр. Зарим тохиолдолд болохоор архи хорсон өдөр илүү архины борлуулалт нэмэгддэг гэдэг. Тэгэхээр энтэй амар түвшин одоо энэ цагдаагаас өгж байгаа тоо мэдээлэл чи итгэж байна. Яг нөгөө хуучин баарнуудыг одоо хаадаг байхад бас нэг ийм мэдээлэл гардаг байсан л да. Одоо баар хааснараа одоо гэмт хэрэг буураад байна гэдэг тий. Гэтэл яг үүндээ буураагүй байсан. Нууцаар ажиллаж байгаа баарнууд баарн дотор гарч байгаа гэмт хэрэгүүдээ нуудаг байсан. Тэг хүмүүс зодтолтонгууд нуудаг тий. Янз бүрийн асуудлууд гаргууд нуудаг. Яг гэвэл хэрвээ тэнцээ гэмт хэрэг гарсныг мэдэх юм бол тэр баар өөрөө асуудалд ордог байсан. Тэрийг нуухтаа дахиад өөрөө хүчрхийлэн гэмт хэргийн замаар нуудаг байсан. Эсрэгээр нөгөө гэмт хэрэг гарахгүй ерөн зүгээр ингээд гэмт хэрэг болоод байгаа боловч зүгээр ингээд нүдэд арчиж байгаа тал яг адилхан процесс л тоо. Эн чинь өөрөө нөгөө юмыг хааж хорно гэдэг чинь дандаа нөгөө ийм зүйл рүү ордог. Одоо сар болгоны нэгэнд юу ажиглагддаг вэ? Шар болгоны нэгэн болон 12 цагаас хойш дэлгүүрүүд архи зарддаг шүү дээ, тий. Одоо юу ажиглагдаж байна гэхэлэр хууль бус архи зарддаг хүмүүс айгүй олон байна. Такситай юм шиг, тий. Хойно ингээ архиа ачицсан, тий. Тэгсэн мөртлөө бас нөгөө хууль нь байгаад идэг мөртлөө одоо нэг 2-3 хаан одоо яг ямар эрхтэйг нь мэдэхгүй тийм дэлгүүрүүд байж. Одоо бидний сайн мэдих Жүүли гэдэг дэлгүүр, тий. Хинч тийшээ халдчихдаггүй байнга ажиллаж идэг тэг бүх хүмүүс мэдчихийдэг тэг энэ чинь нөгөө нэг шудраг өрсөлдөөн чи хаана байгаа тий яагаад бусдыг ажиллуулж үгүй тэгээд шүн ингээд гараад дэлгүүрээс алим ч юм одоо жишээлбэл жирэмсэн хүнтэй шүн орой юм идмэр гинт санагдаад гадагшаа гудамжинд нарангууд ямар ч дэлгүүр байхгүй Монголоос өөр ер нь тийм газар байд юм уу тий яг энтэй адилхан ийм нөгөө нэг юмыг хааж хорно гэж дандаа нөгөө асуудлыг илүү нөгөө идээг ингэж гаргаж ирэхээс илүү нөгөө идээг байхгүй юм шиг болгоод улам буглуулад улам нөгөө идээ чинь газар авдаг тийм л асуудал үүсдэг. Сар болгоны нэгэн бол яг тийм. Одоо нэгэнд бүр архи зардаг тийм бүр хүмүүс бий болцсон дээ. Айл хэдийн бий болцсон. Тэр чинь өөрөө юу юм? Underground бизнес гэхгүй тий. Хар бизнес аль хэдийн нэгэнд үүссэн баг. Тэгэхээр маа нэвтрүүлэгт бас нийслэлийн иргэдийн хурлын төлөөлчний дараа амар сайхан хөрөлцөн ирлээ нэвтрүүлэгт ирсэнд баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол иргэд одоо нийслэлд гарсан нэлээд жигшүүртэй гэмт хэргийн эсрэг хүчирхийллийн эсрэг залуучууд бол одоо ээж аав нар ч гиссэн байгаа. Тэгэхээр нийслэлийн согтууруулах ундааны тусгай зөвшөөрлөлтөө
худалдаа үйлчлэгээний газруудыг сая бол зөрчлүүдийг бол амар төвшин бас нэлээ хэллээ те. Ингээд хуулиа тойроод хүмүүс далд эдийн засаг эргээд байна гэдэг. Тэгэхээр тоо баримтуудыг харахад бол архи зардаг ресторан, бар бол 2400, за худалдан борлуулж байгаа газар бол за 3768 архины зөвшөөрлөлтөд дэлгүүр зочд буудал бас байдаг юм байна. Тэгэхээр саяын гарсан хэрэг дээр ингээ иргэд имзэглээд шүүхийн зөвлөл дээр очиод дүгнэлт шударга гарсангүйгээд иргэд бас байр суурь илэрхийлж байна. Тэгэхээр очир төвгээд бас саяхан гарсан чигшүүртэй хэрэг дээр одоо бол шүүхтэр гэмт хэрэг бол мөрдөлтийн шатандаа явж байгаа. Тэр хэрэг дээр бас үүдэнд нь очиж лантун төхөө төрөм суулгахын бол дуу хоолойгоо хүргэж ийсэн. Тэгэхээр нийслэл яг энэ дээр ямар арга хэмжээнүүд авъя гэж бодож байна. Та дөнгөж сая ажиллаа авсан үний хувьд. Ерөн зүгээр энэ нийслэлийн хэмжээнд гарч байгаа гэмт хэрэгүүдээс ерөн давмгаалж байгаа нь бас архитан согтуурхтай холбоотой ийм гэмт хэрэгүүд байгаа. Тэрний нэг жишээ бол сая таны дурдсан энэ одоо бага насны хүүхдийн амь настай эрүүл мэндтэй холбоотой энэ гэмт хэргийн асуудал байна. Энэ бол бас зүгээр нийгэмд одоо мэдэгдэж байгаа томоохон гэмт хэрэгүүдийн анхаарал татж байгаа нэг хэдий боловч бас тэр болгон анхааралд өртөхгүй чимээгүй өнгөрч байгаа. За тэр хэрээрээ бол одоо бас иргэд орчин суугчдын амнаас эрүүл мэндэд тохирол өчүүлж байгаа юм асуудал зөндөө гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн одоо үйл ажиллагааны хүрээнд нийслэлд үүргийн одоо энэ хууль ёсны байгууллагуудтай хамтраад ерөн цаашдаа энэ архины хэрэглээ худалдаан дээр энэ анхаарах цаг болцсон гэхээсээ илүү энэ дээр бол их онцгой анхаарч энэ архи худалдаалдаг цэгүүд тэгээд энэ архи одоо дарсаар үйлчилдэг энэ байгууллагуудын үйл ажиллагаанд бас хатуу хяналт тавьж заримыг нь одоо үйл ажиллагааг нь хязгаарлах, зогсоох, хаах, саяны одоо бас дурдсан энэ одоо архины зарим нэг үйлдвэрүүд байна. Нийслэлийн хэмжээнд 23 архины үйлдвэр байна. Энэ архины үйлдвэрүүдээс бас шаардлага хангаж байгаа юм байна, шаардлага хангахгүй юм байна. Далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа архитан согтууруулах одоо ийм бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэр нь хүний эрүүл мэндэд одоо хортой ийм одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа асуудал зөндөө байгаа учраас нийслэлийн хэмжээнд бид бол бас энэ архи дарсыг нэг цэгээр худалдаалдаг, өөрөөр хэлэх юм бол шаардлага хангасан худалдааны төвүүдээр гэдэг юм уу дагнсан тийм тусгаалсан цэгүүдээр худалдаалдаг байлга. Өнөөдрийн байдлаар бол архи авъя гэдэг очих юм бол гэр одоо нийслэлийн аль ч хорооны дүүргийн хаанч очсон аль ч гудамжны булангаас хинч очсон архи худалдаад авах юм боломж нээлттэй байна. Тэгэхээр энэ дээр бид нэр хязгаарлалт тавьж, хяналт тавьж ирнэ архины худалдаа үйлчлэгийг зэгцэлнэ гэсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр 2015 оны бас нэгэн статистик үзэгчтэй хүрэхэд бол архины үйлдвэрлэлийн тоо 14 оныхтой харьцуулахад 12.6% буурсан үзүүлэлт бол байна. Тэгэхээр одоо яг нийслэлийн цагдаагийн газраас шин чимэг хушуучаас бас сонирхмоор байна л да. Цагдаа архитай холбоотой гарч байгаа энэ хүү гэмт хэрэгүүдийг бууруулахад ямар стратеги барьж ажиллая гэж бодож байна. За нийслэлтэйгээ одоо гэмт хэргийн зөвлөл байгаа те. Тэгэхээр энэ өдрүүдийн тоог нэмэх юм уу? За энэ жижиг буудлуудыг болон энэ 8 нэрийн дэлгүүрүүдийг чангалах юм уу? Ингээд чангалъя гэхээр хүмүүс болохоор архи нь буруугүй. Энд чинь хүмүүс нөө гэр бүлийн хүмүүжил рүү онлайн хилцүүлэг явуулахаар тийшээ очичоод. Тэгэхээр бусад орнуудад энийг яаж даван туулсан байд юм бэ? Гэдэг дээр бас таны бодлыг сонсомоор байна л да. За тэгэхээр зарим улс орнууд бол одоо согтууруулах хундаг урд өдрөн захиалаад тийм тэдэн зочин ирэх гэж байна. Ингээд урд өдрөн захиалж авдаг энэ улс орнч хүртэл байдаг. Гэтэл өнөөдөр манад яг одоо дарга хэлснээр яг энэ гараад л бид нар альч дэлгүүрээс одоо ямар ч бүтээгдэхүүнийг худалдаж аваад хэрэглэх юм боломж нь нээж байгаа. За тэгээд түрүүний бас амар төвшингийн ярьснаар хүмүүсийн нөгөө хэрэглээний соёл сэтгэл зүг тийм ээ төлөвшүүлэх нь чухал юм аа. Энэ болгон бүгд ингээ харилцан уялдаа холбоотой. За нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бол 24 цагаар үүрэг гүйцэтгэж хяналт тавьж ажилладаг. За 2017 оны эхний 9 сарын байдлаар бид нийт одоо 450 гаруй одоо аж ахуйн нэгж иргэн
одоо хяналт шалгалт хийгээд яг энэ 450 гаруй аж ахуй нэгжирэнд одоо хуулийн хариуцлага хуулиар гэж арга хэмжээ тооцсон байж байгаа. За насан туршаагүй хүнд үйлчилсэн. За дээрэс нь удаа дараа зөрчил гаргасан энэ аж ахуй нэгж нийт одоо 57 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингү болгох тухай одоо саналыг бид нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлж шийдвэрлүүлсэн байж байгаа. За түрүүний бас амар төвшингийн хэлээд байгаа тэр одоо гар дээрээс арх сутруулахундаа худалдан борлуулж байгаа. За шөнийн цагаар одоо цаг хэтрүүлэн ажиллаад байгаа энэ аж ахуй нэгжүүд дээр тооцох хариуцлага гэдэг дээр за мөн одоо энэ зөрчлийг илрүүлээд одоо арга хэмжээ авч ин дээрэс нь энэ тухайн үед одоо шалгахад ажиллаагүй байсан ч гэсэн ойр орчны аж ахуй нэгж байгуулахын болон тухайн аж ахуй нэгжийн хяналтын камераар бас хянж зөрчлийг илрүүлж эргээд одоо тухайн үед шалгахад ажиллаагүй байсан ч гэсэн дараа нь камерын хяналтаар бас зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байгаа. За мөн дээрэс нь бас энэ аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд одоо энэ тусгай зөвшөөрөл одоо шинээр авах болон сунгуулахаар өсөлт гаргаж байгаа аж ахуй нэгжүүдийн одоо камерын хяналт дээр бас цагдаагийн байгууллага санал өгдөг болсон. Энэ бол бас яг энэ гэмтрэг зөрчилөөс өрцөн сэргийлэх чиглэлээр бас томоохон ажлын нэг болсон байна. Тэгэхээр нөл шийдэл дэлхүүр үгээр бас нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчд маань өөрсдийнхөө саналыг ирүүлэх боломжтой байдаг. За Twitter дээр эрдээ гэж хэрэглэгч архины зөкстэй хэрэглэе гэж байдаггүй. Яагаад гэвэл уус нь л бол үр дагавар нь зөксгүй байдаг гэдэг саналыг hirсэн байна. За энэ дээр бас арх гэдэг энэхүү одоо хар ус гэж заримдаа монголчууд ярьдаг. За эдний дээжч гэж ярьж ирсэн энэ зүйлийг уухад бол арх бол хүмүүс ингээд тасарчаад юмаа санахгүй байна гэж айгүйх мэдүүлэг өгсөн байдаг те гэмт хэрэгт холбогдоод юм уу их уусны дараа тэрийг бол арх бол мартуулдаггүй энэ одоо бас факт хэлэхэд арх их уугаад хүн ингээд монголчууд тасарна гэж ярихаар тарих төр зур шин дурсамж бичиж авах чадваргүй болдог гэдэг ийм мэдээллийг бас олж мэдсэн. Тэгэхээр архитаага одоо архины зөкстэй хэрэглээг оруулахад нийгмээрээ ингээд бүх талаас боловсрал гэмт хэрэгтэд тэмцэх болон зөв ойлгуулах за хэвлэл мэдээлэл бас зөв мэдээллийг хүргэх нэг хэсэг нь байгаа. Тэгэхээр яг амжилттай жишээнүүд ер нь юу гэдэм болоо одоо эрүүл мэндийн талаас тэрийг Эрдэнэтээр сэтгэл засалчаас сонирхмоор байна л да. Хамгийн сүүлд бол одоо би Исландын жишээг одоо уншсан. Тэр бол хүүхдүүдийг биеийн тамир эрүүл чирэг одоо сэтгэлгээгээр бол эхнээс нь одоо нийгмийн эрүүл мэндийг маш багаас нь суулгаж өгөөд хүүхдийг дандаа завгүй байлгаад тэгэхээр хүүхдүүд одоо арх сонирхож үзэх ч юм уу тэрнлүү багасаа автдаггүй гэдэг тийм нэг жишээ уншиж ирсэн. Тэгэхээр нийгмийн эрүүл мэнд талаасаа яаж энтэй тэмцдэг юм? Арх гэдэг бол өөрөө стресс тайлах хамгийн том хэрэгслүүдийн нэг хамгийн боломжтой олдоход амар тэгээд өөрөөс ямар нэгэн хүч зарцуулалгүйгээр стрессийг тайлах тийм хэрэгсэл болж байдаг. Стресс яг тайлах уу те? Тайлагдана тий. Гэхдээ архиар тамхиар стрессийг тайлах нь хэр оновчтой вэ гэдэгт хамгийн гол асуудал байна. Тэгэхээр үнэхээр яг сая Исландын жишээг харж байхад түрүүн би хэлсэн тийм үү багасаа зөв төлөвшлөлтэй хүүхэд байх юм бол тэр хүүхэд өөртөө илүү оновчтой, сонирхолтой, үр дүнтэй стрессээ тайлах аргыг олдог. Тэгэхээр тэрнээсээ илүү сайхан таашаал авдаг. Тэрнийхээ үр дүнд өөрөө нийгэмдээ илүү эрүүл аж төрдөг. Орчноо нийгмээ өөрөө эрүүлжүүлж идэг. Тэгэхээр ер нь бол яг ирээдүйд манай төр засгийн бодлого ч гэсэн тийшээ чиглэсэн хамгийн оновчтой янз бүрийн хориг сад тавьж яснаас. Яг бол хүний мөн чанар гэдэг чинь өөрөө хориотой зүйл рүү тэмүүлдэг. Хориотой байх тусам ямар нэгэн байдлаар тэрийг тойрол хэрэглэх болно. Тэрний оронд одооноос ёстой л нөгөө бага наснаас нь ахуулаад за эцэг эхтэн ч гэсэн хүүхдүүд нь ч гэсэн айгүй цогц хөтөлбөр боловсруулад магадгүй стратегийн үед бол 10 20 жил 30 жилийг харсан. 30 жилийн дараа Монгол орн маань архины хэрэглээгээр ямар төвшөнд очих вэ гэдгийг урьдчилсан тооцоолсон судалгаатайгаар тийм хөтөлбөр боловсруулад ажиллах хэрэгтэй нэгт. За хоёрт өнөөдөр энэ арх хэрэглээд байгаа эмгэг байдлаар хэрэглээд байгаа эмгэг согтоод байгаа хүмүүстэйгээ маш хүчтэйгээр ажиллах хэрэгтэй. Үүнд бол сэтгэл зүйчид, сэтгэл засалчдын маш том баг орон нутгийн нэгж болгонд байдаг. Тэднэр нь хүмүүстэйгээ зөв оновчтой ажиллаж чаддаг. Тэр хүний амьдралыг бодтойгоор өөрчилж чадах үс тийм ур чадвартай боловсон учраас хэрэгтэй юм л да. Энэ бол сэтгэл зүйчид, нийгмийн ажилтан, сэтгэл засалчид төр засгийн байгууллагын ч гэсэн бас байх хэрэгтэй. Тэгэхээр одоогоос яг сарын өмнө бас хэвлэл мэдээлэлээр гарсан бас нэгэн ноцтой гэмтэрэг бол одоо залуу эдэр насны 3 залуу UB-цэг Live-цэг дээр гарсан сэтгүүлч тэгш жаргалын нийтлэлийг ярьж байна л да. Ах нь одоо гэрээсээ гараад эргэж ирээгүй гэд. Тэгэхээр арх ууж үзсэн залуучууд хүн зодож үзэх үү гэж хоорондоо ярьснаас эхлээд
одоо хүний алтай аминд хүрсэн тийм эмгэнэлтэй нэгэн гэмт хэргийг бол сэтгүүлчд их чаргал буулгасан байсан. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан энэ хохирлыг ингээ харахад 16 онд бол 162 тэрбум төгрөг байна. За нөхөн төлүүлсэн нь болохоор 44 тэрбум төгрөг. За өмнөх оныхоос бол 18 тэрбум гэж зүгээр эдийн засгаараа ярихаар за яг энэ дээр бас эдийн засгч нартай ярьж байхад зөвхөн шаардлагатаас болж хөдөлмөрийн зах зээл дээр үүсэж байгаа хохирлын бодвол Монгол бол одоо аимшигтай их дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ аимшигтай ихийг бол архитектаас алдах тийм дүр зураг, тийм сонирхолтой судалгаа хийж болох юмаа гэж бас эдийн засгчид ярьж байсан. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлөөс бол энэ эрүүгийн хуулиндаа энэ гэмт хэргийн эсрэг ер нь шүүх байгууллага болон энэ танин мэдхүү гэмт хэрэг талаас нь ямар ажлуудыг ер нь хийж идэм бэ? Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг бол илүү чанга одоо ял шийтгэлтэй гэдэг юм уу ийм сурчлагын ажлууд хийгддэг үү ер нь? За шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгааны хүрээлэн бол яг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар авил ажиллагаа явуулдаг гэхээр Монгол Улсын хэмжээнд хянан шийдвэрлэгдсэн нийт хэргийнхаа статистик дүн мэдэн дээр өнгөрсөн онтой болон өмнөх үетэй нь харьцуулж ээж энэ гэмт хэрэг ийм байдлаар өсөлттэй гараад энэ гэмт хэргийг үйлцэн шалтгаан нөхцөл нь ийм байна гэдэг байдлаар нийтэд олон нийтэд мэдээснээр энэ гэмт хэрэгт холбогдох цогц арга хэмжээг авахд хууль сахиулах байгууллагуудад нээлттэйгээр мэдээснээр энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Яг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувьд ямар төрлийн гэмт хэрэгт холбогдоод байна вэ гэдгийг би судалж үзлээ л дээ. Тэгээд хүнийг алах буюу хүний амьд явах хэрэг эсрэг гэмт хэрэг. Мөн бусдын бие махбодод хөнгөн хүндөвтөр гэмтэл учруулдаг буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгүүдэд хүчингийн гэмт хэрэг, бэлгийн дургслыг ус бусаар хангах гэсэн энэ гэмт хэрэгүүдэд нэлээд байна. Энээс гадна танхаарах гэмт хэргийн хувьд бол ерөөсөө л согтуугаар үйлдсэн хүмүүсийн 50%-аас дээшиг ингээд бүр хэтэрхий тоогоо алдсан. Би жишээ олгоод 17 он ихний хасчлалын байдлаар Баянгол дүүргийн статистик тоо мэдээлэл хэлэх юм бол тухайн дүүрэг дээр 17 он ихний хасчлалын байдлаар 370 хүний гэмт хэрэг үйлдэж гин буруутад ял шийтгэл тооцсон махад 113 буюу 3 хүндэт минийг нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байгаа. Ийм статистик тоо мэдээлэл гарсан байгаа. Яг энэ дундаа танхаарах гэмт хэргийг үйлдсэн 85 хүний 54 буюу ерөөсөө нэг хүн тутмын нэг юм уу нэгээс 2 хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ийм аюултай тоо мэдээлэл гарсан байгаа. Өнөөдрийн хэлцүүлгээр бол энэ архины талаар одоо нийслэлийн альч дүүргээс одоо эндээс гараад 100 200 метрийн зайд бол бид нар бол сутруулах ундаа бүгдээрээ худалдаж авч болно. Дандаа насанд хүрсэн хүмүүсээ болохоор насанд хүрээгүй байсан ч гэсэн бичиг баримт шалгана гэдэгт бол би итгэхгүй байна л да. Тэгэхээр энэ яриаг арай өөр төвшөнд гаргая гэж бодоод уг нь арх үйлдвэрлэгчдийг урьсан өнөөдөр харамсалтай нэгэн ч орж ирж ярихыг хүсэхгүй байна. Тэгэхээр насанд цэнгэл захирлаас би асуумаар байна л да. Та бол энэ асуудалтай ингээд байгууллагаараа ингээд ажиллах төрийн үүрэг хүлээсэн нэг институцийн одоо менежер ахалж ажиллаж байгаа хүн. Тэгэхээр архитектаа тэмцэх энэ нийгмийн энэ хариуцлага арх үйлдвэрлэгчд хүлээх ёстой гэж та боддог уу? Ер нь бол цаанаасаа яг хөө энэ тэдний одоо орлогын тодорхой хувийг бол одоо гэмт хэргийг бууруулах, архитектурын секторт тэмцэх үйл ажиллагаанд бол 1-2% ч үлээ тэгэл зарцуулт юм л да хуулиараа. Гэхдээ тэрнээсээ илүү одоо маш их хор холбогдлыг үүсгэдэг. Жишээлбэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр жилдээ 1.8 сая хүн архины улмаас нас барж 58.3 сая хүн одоо хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэж байна гэж байгаа. За тэгэхээр энэ дээр одоо хүмүүсийн одоо тэр нэг стресс тайлдаг гэж бол сэтгцэн эмчнэр үздэггүй. Тэр жоохон хугацааны бага хэрэглэхэд нэг тайвшруулах, өвчин намдаах тийм ээ. За тэгээд одоо айцыг багасгах, нэг жоохон сэтгэл хөдлөх үйлчлэгээ. Хитгэн жоохон хугацааны дараа тэр нь байхгүй болоо тэрнээс илүү хор хохирлыг бол үзүүлдэг. Тийм учраас бол сэтгцэн эмчнэр бол одоо аль болохоор зохистой хэрэгэл тэгээд ер нь бол архийг байн ингээл хэрэглээд авах юм бол ер нь бол 3-5 жилийн дараа тэр бол архин дондох эмгэгтэй болно гэдгийг ингэж үздэг. Таны түрүүний хэлсэн зохистой хэрэглээ чинь 30 мг гэсэн чинь 7 хоног тийм. Тэгэхээр монголчууд ч юм болохоор бүр орсоор 100 г гэдэг тий нэг удаа уухтаа 100 г-аар одооны залуучууд бол тэгж уудаггүй байх гэж найдаж байна. Тэгэхээр яг зааж өгснөөр би бас таны яг хэлсэн дээр бас өөрөө бас гэрийн даалгавраа хийлээ л дээ. Арх 6 секундэд 6 минутын дотор тархины эсүүд хариу үйлдэл үзүүлдэг юм л дээ. Яг одоо водка буюу архийг хэрэглэхэд тэгээд 9 г-аас дээш бол хүнд хордлого илэрдэг. Нэг удаадаа одоо 9-өөс дээш хэмжээгээр уухад бол ямар нэгэн байдлаар тэгээ баг зэрэг тэнэгрүүлэх үйлчилгээ үзүүлдэг болохоор одоо албан ёсоор дэлгүүр зарагддаг хүнийг тэнэгрүүлэх тийм
одоо шингэн бүтээгдэхүүн болохоор хар ус гэж монголчууд нэрлэж ирсэн нь одоо зөв юм шиг. Тэгэхээр UB пост дээр гарсан гадны сэтгүүлчийн бичсэн Монголын архины талаарх нэг ийм том нийтлэл уншиж үзэхэд Шон Армстронг гэдэг хүн бас архичтай Монголд тулж ажиллаж исэн юм байна. Дархны тэнд одоо архинд донтцсон хүмүүстэй. Тэгэхээр тэрэн дээр төрийн хувьд бол архи үйлдвэрлэгчид хамгийн том орлого одоо хамгийн их татварыг төлдөг хүмүүс болохоор тэднийг чангалахад бол маш их одоо лоббитой одоо тулгардаг тийм эрсдлүүд байна гэдэг зүйлийг хэлээд байсан. Тэгэхээр нийслэлийн ер нь орлого бүрдүүлж байгааг ингээд нийслэлийн төсвийг харахад энэ 23 архины үйлдвэр юм уу энэ тусгай зөвшөөрлүүдээс нийслэлийн төсвийн ер нь хичнээн их хувь нь эндээс орж ирдэм болоо. Яг ер нь тусгай зөвшөөрөл нийслэлийн одоо хэмжээнд олгож байгаа тусгай зөвшөөрлүүдээс авч байгаа татвар сүүлд бас энэ нөхцөл одоо бас шаардлагыг өөрчилсөн. Эндээс орж ирж байгаа орлого бол нэг тийм өндөр хувь эзэлж байгаа гэдэг юм уу айхтар олон тэрбум ороод үйлдвэрлэж байгаа юм бол ерөөсөө байхгүй. Энэ архи үйлдвэрлэгчтэй холбоотой асуудал бол мэдээж энэ өөрсдийнхөө одоо техник технологийн шаардлагыг хангаад тусгай зөвшөөрлийнхаа дагуу үйлдвэрлэл одоо үйлчлэгээ явуулж байгаа энэ байгууллагуудын асуудал бол мэдээж бас тооцох ёстой асуудал. Энэний хажуугаар юун дээр бид анхаарах ёстойгээр энэ замбраагүй ойлгомжгүй хэн дуртай нь годамжны үзүүр зардаг энийг бол нийслэлийн хэмжээнд бид одоо зэгцлэнэ гэж ингэж төлөвлөж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ архи тарсны хэрэглээ бас яагаад өсөд ирнэ гэдэг бол энэ дээр манай хэвлэл мэдээллийн байгууллагууд бас анхаарах ёстой гэж ойлгож байгаа. Одоо бид нэр телевизээр асаагаад харахад бол 16-17 нас хүрсэн хүрээгүй нь мэддэхгүй хүүхдүүд хэв одоо шар араар рекламдаад ингээд өдөр шөнөгүй ингээд байж байгаа жишээ нь. Энэ бол бас зохистой одоо энэ сурчлагын мөн үгүй юу гэдэг дээр хүртэл бид бас анхаарч энэ хүрээнд ямар бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой, ямар одоо арга хэмжээнүүдийг авах ёстой. Энэ шар хайрыг гэдэг чинь өөрөө согтууруулах хүндааны нэг хэрэгсэл мөн юм бол энэ одоо хэрэглээ үйлчлэгийг сурчилсан энэ сурчлагыг бол энэ замбраагүй явуулаад их хэмжээ заргуу явуулаад их юм одоо шаардлага байна уугүй юу гэдэг дээр бас анхаарах ёстой. Нөгөө талаараа бол энэ үйлдвэрлэгчдээс гадна саяны одоо манай энэ салбарын мэргэжилтнүүдийг ярьж байгаагаар бол бас энэ боловсролын гэдэг юм уу одоо хүүхдийн энэ залуучуудын өөрсдийнх нь одоо төлөвшил хүмүүжүүлгээд олон асуудлуудыг нэгтгсэн үндэсний одоо бид энийг нийслэлд яриад байх бол бас өрөөсгөл болчиход байгаа. Нийслэл бол одоо энэ асуудлын нэгэн хэсэг. Тэгэхээр энэ үндэсний хэмжээний ийм гинтэргээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг зохион байгуулах, стратеги бодлоо бодох төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, хяналтын тавих, үр дүнгийн тооцох гэдэг ийм цогц асуудлыг л ярих цаг нь болцоо л гэж харж байгаа. Тэгэхээр амар түвшингээс сонирхоход за архи буруугүй архи үйлдвэрлэгчид буюу оруулж ирж байгаа хүмүүсийг хатуу цагдвал манад бол харцангуй чөлөөтэй байгаа гэдэгтээ бол би өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүс бол бүх санал нийлнэ гэж бодож байна. Яагаад гэвэл Америкийн хуурай хуулийн жишээг яриад байдаг мөртлөө яг одоо Америкт бол архи юм уу согтууруулгандаа худалдаж авъя гэхээр liquor store буюу архины лицензтэй дэлгүүрээс очиж авна. Нөгөөх нь бас эрт хаадаг. Хол байрладаг. Манайх шиг ингээд одоо зүгээр хүнсний 8 нэрийн альч дэлгүүрт хүүхдийн бичиг баримт шалгахгүйгээр худалдаалах юм уу тийм зүйл бол байхгүй. Тэнд бол заавал үзнэ. Зарим мужид 21 нас байгаа. Хэрвээ Америкийн жишээг ярих гэдэг бол тэгэхээр архитан согтууруулах энэ зохистой хэрэглээ бол энэ гэмт хэрэгтэй хэн тэмцэх үүрэгтэй болоо. Эхлээд энийг ярихаас өмнө бид нар эхлээд нөгөө асуудлынхаа мөн чанарыг эхлээд ярих хэрэгтэй юм шиг. Манай монголчууд ер нь ихэнх монголчууд маань дандаа асуудлын голын биш дандаа асуудлынхаа үр дүн яриад байдаг. Одоо архиталт бол асуудлын гол нь биш энэ бол зүгээр гарч байгаа үр дүн байхгүй тий. Архи бол ерөөсөө архийг л буруутгаад архийг л яриад байдаг болохоос хизээч нөгөө бид нар хүчирхийллийнхаа өөрсдийнхөө соёл руу өнгөж харддаг хүүхдээ зодддог зодуулсан хүүхд чинь багасаа одоо сэтгэл зүйн асуудал авна. Нөгөө сэтгэл зүйн асуудлыг том болоод яах юм нөгөө архиа уухлаар агсан согтуугаа тавьдаг тий. Яагаад тэр Сингапурт яагаад Германд оройжонгой пив уучаад нэгнтэйгээ зодоон зохион хийхгүй байгаа тий. Энд чинь өөрөө монголчуудын энэ нөгөө бид нар багасаа хүүхдээ баг ухаас нь зодохгүй тий. Бид нар багаас нь хүүхдтэй бусдыг хүчирхийлж болохгүй шүү гэдгийг зааж өгөөгөөс болж хүүхдээ зодож байгаа юм чи энэ хүнийг зодож болдгийм байна гэдэг ойлголт авч байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө нийгмийн стрессээ тайлдаг нэг ч юм байхгүй тий. Тэгээ нөгөө стрессээ нөгөө архи утсан хүн чи яах юм? Архиа уугаад гаргана тий. Тэгээ нөгөө ядуурлч яах юм? Нөгөө ядуу байгаа хүн чинь
архиа ухлаараа нөгөө ядуу амьдралдаа гутраад улмал нөгөөтгөө зүгээр л мартаж байгаа байхгүй нөгөө амьдралаа арх ууснараа. Түүнш амьдралаа ерөөсөө шийдэг. Тэгэхээр асуудлын гол нь бид нар ч одоо баг 27-8 жил арх ярьлаа шүү дээ. Тэгээ хаана юу шийдэгдээд байгаа юм те? Гол асуудал нь архиндаа биш ээ. Энэ ч хүндээ байгаа гэдгийг нэгдүгээр ойлгомоор байна. А хоёрдугаарт олон улсын жишээ ярьж байгаа бол ерөнхийдөө ихэнх газар ийм байт юм лээ. Нөгөө архины ликор шоп хийж байгаа газрууд дандаа архины том компани лоббинууд явж идэм билээ. Тэр хинд ашигтай байдаг гэхээр архины том компаниуд ашигтай байдаг. Яг тэгэхээр тэнцээ өөрийнхөө архийг нөгөө төрийн байгууллагын нөгөө бюрократигаар дамжуулаад өөрийнхөө монополыг тогтоох зорилготой байдаг тийм. Одоо ингээл янз бүрийн тийм юм гараад ирвэл цаана дандаа том архины компани лобби. Би өөрөө нөгөө хуучин одооноос 10 жилийн өмнө Johnny Walker гэдэг тэдний Монгол дахь төлөөлөгчийн газар ажилладаг гэсэн тийм. Тэгэхэд том компаниудын ерөөсөө лобби. Тэгэхээр бид нар ийм юм ярихдаа ч гэсэн болгоомжтой ярьж байгаа хэрэгтэй. Цаана юу байгааг бид нар хизээж олж харахгүй байна. Тийм мөн чанартай нь ингээд асуудлын мөн чанартай нь ингээд ярих гэхээр ажилдаа орлоготой зээлтэй хүн бол арх уухгүй гэдэг хамгийн амархан тайлбар нь. Хуульчдын холбооны тэргүүн гүн бэлэг бас Twitter дээр өглөө эрт сэрэгтэй бас архиталт холбоотой энийг судалж үзэж ийсэн гэж хэлж байсан. Өглөө эрт сэрэгтэй хүн бол арх уудах юм байна л да. Тэгэхээр за одоо оюутлогоо дээр ажиллаж байгаа одоо инженер залуучууд бол ингээ оройд өглөөд нь тэнд бол аюулгүй байдлын хяналт үлээлгээд байнга оруулдаг. Тэнд бол архиталт бол нормоор тавьж өгдөг. Тэгэхээр тэнд бол архиталт байхгүй байна те. За мэдээч хэрэг нийгмийн бол тэр инженерийн зэрэг авцсан боловсролын түвшин бол шууд дээшлээ явчихж байгаа. Дэлхийн хэмжээний уурхад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд. Тэгэхээр гэхдээ яг одоо байгаа байдал бол шинж тэмдэгтээ тэмцэх ёстой юм шиг болохоор хүмүүс гудамжинд гарч ирж байна л та тийм. Ууртай болсон тэмцэж байгаа би чам нэг гин жишээ хэлээ зөв. Нүхэн баарнууд гэж бид нар их шүүмжилдэг тийм. Нүхэн баарнуудад одоо эднийг хаах хэрэгтэй гэл тийм. Чи гэртээ 2 шил хараа аваад орох уу? Эсвэл нүхэн бааранд тийм 300 г хараа уух уу гэдэг хоёр чи сонголт байхгүй. Чи хизээч нүхэн бааранд тийм би гүзээгээ гаргачаад шалтан тий хажуудалж хутга байгаад тий нүхэн бааранд хизээж тэгж уудгуулах байхгүй тий. А гэтэл гэртээ очиод нөгөө нүхэн баарнуудыг хаачглаад нөгөө хүн чинь гэртээ очдог 300 г хараа авах мөнгөөр 2 шил хараа аваад найзтайгаа ууж удаг хитрхий согтдог хажуудалд нь яг хажуудалд нь галтгооны өрөөнд хутга байж идэг байхгүй. Ингээд нөгөө гэмт хэрэгч өсдөг юм аа. Энийг яагаад олж харахгүй юм бэ гэдэг талаар л яриад. А түүнээс биш ингээд хааж хорох бол хамгийн амархан шийдвэр тий. Бид нар хангалттай хааж орж үдсэн шүү дээ тий. Тэгээ бид нар нөгөө буудал зочид буудлын архитектаа нэмэгдүүлсэн тий. Гэр ахуйн архитектаа нэмэгдүүлсэн баарнуудыг хаагаад юу болсныг бид нар бүгд мэдж байгаа тий. Дэлхийн ийм амар олон жишээнүүд байгаа. Баарнуудыг тий. Энэ бол хамгийн амархан шийдвэр. Архитект тэмцэнэ гэдэг бол хамгийн амархан. Ягаад тэгэхээр зүгээр л очиод хорчин тий. Нэг цагтаа очиод хаа нэг хорихгүйгээр нөгөө уул үндэстэн тэмцэнэ гэдэг бол энэ бол хамгийн хэцүү, хамгийн ухаан шаарддаг байхгүй тий. Би шинчимэг хушуучаас асуумаар байна л да. Манай редакцид бол архитектон сектурх болон одоо нийслэлд байгаа архи зарж байгаа дэлгүүрүүд болон жижиг буудлууд гэж дэм буудлууд гэж нэрлэгдэг энэ буудлуудын талаар гомдол бол маш их ирдэг. За сүүн найрхан дүүргээс ирдэг. За 5 буудал, 6 буудал, 7 буудлаас за сая энэ нэвтрүүлэг дээр олон дурдж байгаа тэр жигшүүртэй гэмтэрэг бол бас тэнд гарсан байгаа. Тэгэхээр яг хэдий амар түвшингийн хэлж байгаа үнэн боловч энэ буудлуудад хэрвээ архитект буудал болон нийслэлийн ойр орчин байгаа амралтын газруудаар архитектгүй архийг хорьсон өдөр тэр тийшээгээ одоо архитект шилжиж гин гэж үзээд яг тэн дээр нь арга хэмжээ танах ер нь авдаг уу? Нэгний өдөр жишээлбэл өндөржүүлсэн ажилдаг уу? Хөдөлгөөнт эргүүл одоо энэ архитект зараад байгаа таксинууд дээр ажиллана гэдэг юм. Шинж тэмдэгтээ бол бас байлтгал ёстой гэдэг одоо ойлголт одоо байгаад байна л да. Мэдээж тэгэлгүй яах вэ? Түрүүн бид дурдсан цагдаагийн бие бүрэлдэхүүн 24 цагаар үр гүйцэтгэдэг. За энэ хэмжээгээр бас хяналт шалгалтын ажил ялангуяа одоо энэ хариулсан өдрүүдэд бас хяналт шалгалтын ажлыг бүр эрчимжүүлж шалгадаг байгаа. За шалгалтын явцад зүгээр энд нэг жишээ дурдхад л юм байна л да. Нийслэлийн эрдэнэ төрчдийн хурлын 2017 оны 1 сарын 17-ны өдрийн 19 дугаар тогтоолоо батлагдсан. Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 1 сарын 17-наас 20-ны өдрүүдэд одоо архи сэтгүүл хундаа худалдахгүй үйлчлэхгүй нь хориулсан байж байгаа. За энэ өдрүүдэд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын одоо улсын байцаагч нартай хамтраад одоо бүх одоо бие бүрэлдэхүүнүүд ингээ хяналт шалгалтаар ажилласан. За түгээд түрүүн дурдсан одоо энэ тоо баримт болох яг энэ өдрүүдэд за энд өмнөх оны мөн өдрүүд
харьцуулсан байж байгаа. За нийт дуудлага мэдээлэл нь 22.5%-аар. За үүнээс гэмт хэргийн дуудлага мэдээлэл нь 61.9%-аар. Захиргааны зөрчлийн дуудлага мэдээлэл 39.3%-аар. За энэ дотроо бүр согтуугийн дуудлага мэдээлэл 63.3%-аар буурсан байж байгаа. Арихгүй өдөр. Тий, яг энэ арихгүй өдрүүд. За тэгэхээр бас энэ нийт гэмт хэрэг нь бол харьцуулахад за 48.4%-аар. За хүний амнаас өдөр ингээд илүү байдаг гэдэг арихгүй өдөр ингээд ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр танаа тий мэдээлэл. би энд нэг тоог дурдсан. За хүний амнаас сохроос гэмт хэрэг 6%-аар, дээрэн булаалтын гэмт хэрэг 50%-аар, хулгайлах гэмт хэрэг 61.1%-аар, бусдын биед гэмт учруулах хэрэг 16.7%-аар, танхаарах гэмт хэрэг 25%-аар буурсан гэсэн ийм тоо байж байгаа. За тэгэхээр мэдээж энэтэй дагаа түрүүн нөгөө амар төвшингийн ярьснаар зэрэг яг одоо 29 өдрүүдэд бас нөгөө гар дээр согтруулах хундаа худалдах. За тэгээ мөн одоо цахим мэдээлэл хэрэгсэл ажиллаад энэ худалдах энэ зөрчлүүд бас нэлээд байждаг. За тэгээ эднийг илрүүлэх чиглэлээр ажилдаг, за мөн илрүүлдэг. За тухайн одоо зөрчил үйлдэх үедээ ашигласан эд зүйлийг бас хурааж улсын орлогод шилжүүлдэг. За ингээ хариуцлага тооцдог юм байж байгаа. Тэгэхээр олон улсын хурал болоод гаднаас ирсэн сэтгүүлчдийг сарын 1-ний өдөр яг миний яг хувь хүн дээрээ оройн хоолны дараа ресторанд ороход бол ямар ч алкогол зарахгүйс яг энэ хотын төвийн одоо гадаад хүн одоо дайлахаар ч юм уу те нэг үзүүлэхээр тэгэхээр хууль хэрэгжээд гэмт хэргийн тоон ингээд буурж байгаа бас харагдаад байна л та. Тэгэхээр арх үйлдвэрлэгчдийн ямар шоу хэмжээний хариуцлага үүрэх ёстой юм бэ гэдэг дээр бас судалгаа хийж үзэхэд арх үйлдвэрлэгчдийн зах зээлийн хамгийн их хэрэглэгчд нь бол архины хамааралтай болсон хүмүүс байт юм байна. Рекламын дээр болохоор амар сайхан дарга хэлсэн тэр одоо гоё хувцастай залуучууд ингээ гараад яаж нэг гэхдээ телевизээр байн гараад байгаа гэхдээ би бол санал нийлэхгүй юм л да. Яг гэвэл реклам зар сурчлагын хууль маш хатуу 23 цагаас хойш бол ТV-ний сурчлага буюу зөөлөн градустай архины сурчлага бол телевизүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд бол гаргаж байгаа. Гэхдээ тэн дээр гарч байгаа нөгөө гоё хувцастай одоо нийгмийн одоо хамгийн одоо реклам тоглож байгаа залуучууд бол мэдээж хэрэг жүжигчин сонгож шалгаруулж авч байгаа. Гэхдээ бодит байдал нь болохоор яг архины худалдааг хэн амьдруулад байна гэд задлаад харахаар худалдаа өгчдгийг нь ингээд нийгмийн байдлаар нь харахаар архины өндөр хамааралтай болсон хүмүүс хамгийн их давтамжтай одоо худалдаж авдаг байна. Тэгэхээр Эрдэнэтэр сэтгэл засалчаас та энэ асуудлыг хаанаас нь эхэлж шийднэ гэж боддог вэ? Одоо шууд шийдэл рүүгээ орё те бид нэр маш их тоо баримт ярьлаа. Тэгэхээр үнэхээр альва асуудлыг шийдэхин тулд цогц хандлага байх ёстой гэдэг утгаараа хүссэн үсээгүй тэр шинж тэмдгийн одоо тэмцэлч гэсэн байх ёстой. Тэр механикч гэсэн ямар нэгэн байдлаар гэмт хэргийн үзүүлэлт багасж байгаа юм чин өнөөдөр хамгийн авч чадж байгаа нь л одоо харамсалтай төрөл байна л да. Богино хугацаанд одоо тактикээ өвдөх юм уу да. Яг энэ арга хэмжээгээ авсаар байх нь бол өөр нөгөө арчлаас илүү засаглал байхгүй гэдэг шигтэй. Өнөөдрийнхөө хувьд энийгээ явуулна. Нөгөөдлөр одоо төрийн байгууллагууд, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, наркологийн төв, за бусад олон нийтийн байгууллагууд маань согтууруулах ундаатай өөрийн төвшөнд тэмцэл хийж байгаа. За хэр оновчтой, хэр үр дүнтэй вэ гэдэг нь бол бас янз бүр. Одоо аач гэдэг юм а те нийгэмлэгүүд байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол энэ нэгэнт өнөөдөр Монголын эмгэнэл болцсон асуудал юм чин ирээдүйн хойчийг маань шийдэж байгаа асуудал юм чин цогцоор нь энийг аль нэг одоо магадгүй манай эрүүл мэндийн яамн дээр ч юм уу хариуцсан цогцоор нь харж чаддаг, цогцоор нь үйл ажиллагаа болгож чаддаг, үр дүнгийн тооцож чаддаг. За хариуцлагын ч гэсэн тийм хүчтэй байгууллага хэрэгтэй байна. Тэгэхээр үндсэндээ бол бүх арга хэмжээг авах хэрэгтэй л гэж би боддог. Тэгэхээр насан цэнгэл захирлаас эргээд бас таны хувийн бодлыг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний хувьд таны хувийн бодлыг асууж байгаа шүү. Яг энэ дээр хин ингээд манлайлаад энэ кампанит ажлыг хийх ёстой. За бидний хөрш Орос улс бол архитектийн асар том асуудалтай. За ПВ-г 13 он хүртэл бүр согтууруулах хундаа гэж үздэггүй байсан гэдэг тийм баримт хүртэл олж уншлаа. Тэгэхээр одоо архитектаа тэмцэх гээд бас соёлд нь байдаг зүйлийг тэмцэх гээд ингээд янз бүрийн одоо хуучны социализмын үеийн пропаганда явдаг байсан шиг одоо ингээд уух нь бол залуучуудын үнэт зүйл биш ээ ч гэдэг юм уу. Одоо ажилдаа орлоготой Орос хүн ч гэдэг юм уу. За манайд бол өмнөх ерөнхийлөгч үрээлж исэн. За одоо сонгогдсон ерөнхийлөгч буюу одоо үндэсний ив нэгдлийг хангах ёстой хүн бол бас спортоор их хичээлдэг нэг спортын холбооны ерөнхийлөгч гэдэг юм уу. Бас одоо өмнөх ерөнхийлөгч бол төрийн байгууллагуудыг арх уулгахгүй те төрийн хүндэтгэлийн хүлээн авалтуудыг за сүүгээр ёслоё ч гэдэг юм уу. Тэрэн дээрээ шүүмжлүүлээд ингэ явуулжсэн. Тэгэхээр энэ дээр тэр нийгмийн сэтгэлгээг хаанаас эхэлж манлайлах хэвчээ. Спортын тамирчид медиа урлаг нь зөөлөн бог хүчний бодлого явуулах хэвчээ юм уу? Төр засаг нь хатуу явах хэвчээ юм уу? Та амар түвшинтэй хэр санал нийлж байна? Гэхдээ ер нь бол энэ дээр бол
ер нь бол яг ингээд эмгэгтэй болцсон хэтрүүлэн хэрэглэж босныхаа дараа эмчлэнэ гэдэг асуудал бол маш хүнд болчдөг. Тэгэхээр урьдчилан сэргийлнэ гэдэг асуудал нь хамгийн чухал. За урьдчилан сэргийлэх хаанаас эхлэх вэ гэхэлэр мэдээж эерэг одоо эн чинь бол олон төрийн төрийн бус байгууллагуудын хамтаараа шийдвэрлэх асуудал. Ялангуяа боловсрол шинжилгээ ухааны яамн дээр одоо өсвөр насны хүүхдүүдийн сэтгцэн эрүүл мэндийн боловсрол гэдэг рүү нэлээд одоо түлхүү энийг бол оруулж өгөх хэрэгтэй гэж үздэг. Яагаад гэвэл тэр хүмүүсийг одоо манай дээр ингээд үйлчлүүлж байгаа хүмүүсийг асуухад өсвөр насндаа анх архийг амсаж үтсэн, хэрэглэж үтсэн гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр их хэвээр. Дараагийн хамгийн чухал ажил бол тэр боловсрол дээр чинь нэг багш 40-50 хүүхэдтэй ажиллаж байгаа. Яг ээж аав бол энэ хүүхдүүдтэйгээ маш ойр дотн харьцдаг, тэднэрийг одоо боловсруулдаг, тэднэрийг анхаарал тавьдаг, тэднэртэйгээ ярилцдаг байх бол хамгийн чухал байгаа. Тэгээд мэдээж хэрэг архины хэтрүүлэн хэрэглэх ч юм уу, архин дондох эмгэгтэй хүнтэй бол эмнэлгийн байгууллагууд бол мэдээж хэрэг тусламж авах хэрэгтэй. Гэхдээ тусламж авах гэдэг маань тэр хүн хувь хүн өөрөө сэтгэлээсээ тусламж авъя гэдээ ирвэл бас өөр тийм ээ. Ар гэрийнх нь баригдаад одоо ингээд албан шахалтаар ирнэ гэдэг бол өөр байдаг. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол нь би одоо арт хүмүүнд зориулаад ийм хэлье гэж бодож байна л да. Жишээлбэл одоо ингээд хин нэгэн та одоо за би архиа уухаа жоохон багсгийч гэж боддгийм үү тийм ээ. Эсвэл гэр бүлээс нэг хүн одоо чи хитрээд шүү болоод гэх юм бол эн чинь эмнэлэг одоо хандаал гэсэн үг. За хэрвээ өөртөө одоо ихтгэлтэй одоо арх уудаг хэрэгэлдэг хүмүүс маань өөрийгөө дандаа зөвтгдөг л дөө. Би ер нь бол бусдаа ээжлэхэн ингээл хэрэгэлдэг, ер нь бол хүн болгон хэрэгэлдэг ч гэдэг юм өөрийгөө дандаа зөвтгдөг. Жишээлбэл хоёрхан одоо жишээ байна л да. Та хэрвээ жоохон арх уугаад энийг яг одоо тэр дороо зогсооч чадвал та яах вэ? Тэгээ чадахгүй бол та эмнэлэгт ирээ. Үгүй бол одоо олон хоног уучаад нөгөө шарцсныхаа дараа одоо арх ухаа болио гэж бодож байгаа шүү дээ тэр хүн. Жишээл ёстой арх ухаа болиё гэж амлаад байж байгаа. Тэр үедээ та үнэхээр нэг жилийн дотор арх уухгүй бол ирэхгүй байж болно. Нэг жилийн дотор та ямар нэгэн байдлаар хэсэг хугацааны дараа өөрийгөө зөвтгөхөд арх уух юм бол та эмнэлгийн байгууллагт хандаа л гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол ганц одоо сэтгцэн юм уу наркологийн эмч биш. Одоо энэ дээр бол бүх дүүргүүд бол сэтгэс наркологийн эмчтэй. Монгол улсад бүх аймагуд сэтгэс наркологийн эмчтэй байгаа. Тэр битийл үрс сумын эмчнэр ч гэсэн одоо архин дондох эмгийн үед анхан шатны тусламж үйлчилгээ одоо энийг бол үзүүлж болно. Ер нь бол эмнэлэгт одоо эмчлүүлээгээд ирсэн хүнд бол одоо тусламж үйлчилгээ бүгд нээлттэй маш үр дүнтэй байгаа гэж хэлье гэж бодож байна. Ягаад гэвэл эн чинь бол ганцхан одоо манай жишээлбэл нэг 12 хоног хэвтээд энэ бол эмчилгээ авчиж байгаа юм биш. 30-аас 45 хоногт бол тэр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ нөгөө хичээл суугаад одоо эмийн эмчилгээгийг нь үргэлжлүүлээд одоо 1.5 жил 5 жил хүртэл хугацаанд бол төрийн бус байгууллагууд манай дээр бол өөртөө туслах бүлгүүд бий, өдрийн эмчилгээ тэрэнд байнга хамрагдаад яваад ах юм бол энэ хүмүүс идэрэх бүрэн боломжтой. Баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань даваагаргийн орой хар ус буюу архитан согтуурах гэмтэргийг хэрхэн бууруулж болох вэ гэдэг сэдвээр бид бас 6 зочнотойгоо ярилцж байна. За хэсэг хугацааны сурчлагын дараа манад арх хэтэрхий хямдхан байна уу? За мөн архийг одоо үнийн нэмээд юм хатуу хориглох юм бол өөр одоо мансууруулах зүйлс газар аавна гэдэг тийм яриа байдаг. Эдгээр дээр манай нэвтрүүлгийн оролцогчдод маань ямар байр суурьтай явдгийг бас тодруулж сонирхмоор санагдлаа. Хэсэг хугацааны сурчлагын дараа нүүдэл шийдэл нэвтрүүлэг үргэлжлэнэ. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваагаргийн үж хар ус буюу архитектийн талаар ярьж байна. Тэгэхээр архины асуудал бол манад бол одоо социализмын үед ч байсан, одоо ч байгаа. Энэ одоо нийгмийн одоо маш эдрээтэй асуудлуудын нэг яг нэг тал дээр гарцсан бүрэн ойлголттой зүйл ч одоо байхгүй байгаа нь бол энэ 6 хүний ярианаас хүртэл харагдаж байна шүү дээ. Twitter орчинд ч гэсэн хилцүүлэг үүсгэх гэхээр хатуу хянах нь буруу гэдэг. За үнийн асуудал руу бүгдээрээ орё те. Тэгэхээр маад арх арай хямдхан байна гэж боддог уу? Одоо амар сайхан дараагаас эхлээд сумаар байна л да. Манайх импортыг нэмэхээр Азийн чон гараад ирнэ л гэдэг. Тэгэхээр манад ер нь архины үнийг яаж тогтоод юм бэ? Эсвэл зөвхөн одоо зах зээлийн дүрмээрээ үйлдвэрлэгчд нь тогтоож байна уу? За архины үнийг бол одоо нөгөө чөлөөт зах зээлийн зарчмаараа үйлдвэрлэгчид өөрсдөө тогтоож байна гэж ойлгож байгаа. Ер нь тийм ч байх ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол зүгээр архи тийм одоо айхтар үнэтэй үнгүүдээ голно биш те. Хэрэглээний одоо соёл төлөвшлийг бий болгох үгүй гэдгээсээ л одоо их асуудал гарч ийнэ гэж ойлгож байгаа. Авж байгаа цалин амьдарч байгаа орчин тэгээд одоо олж байгаа орлоготойгоо харьцуулах юм бол архи бас тийм ч хямдхан байгаад байгаа юм биш шүү дээ. Тэгвэл тэрийг хэн хямдхан нийлүүлж ийн архи гэдэг нэрээр ямар бүтээгдэхүүнийг ямар үнээр хямдхан нийлүүлээд эргээд тэр 8 наснд нь ямар одоо их эрсдлийг авчирж байна гэдэг бол бас ондоо асуудал. Тэгээ цаашдаа бол ерөн зүгээр бид мэдээж бол хэрэглээ бол хязгаарлах ёстой. Гэтэ хязгаарлаж гин гэдэг одоо бас бүгдийг хориод нөгөө амьгүй архитай тэмцээд ийн гэдэг бол гэсэн үг биш. Хэрэглээг яагаад хязгаарлах ёстой гэхээр бид нар яг саяны хэлдгээр яг одоо орчин нөхцөл нь шаардлага хангасан одоо томоохон утааны төвүүдээр худалддаг ийм
одоо юуг хэрэглээг бий болгох ёстой. За орой үдш гэдэг юм уу, баар сав, ресторан одоо шөнийн клубын газруудаар үйлчлэгээ одоо архи зарж болохгүй гэдээ хаачдаг бол бас буруу. Мэдээж тэнд одоо хэрэглээ нь зөв байгаа тохиолдолд бол хэдэн цагтхийн ороод үйлчлүүлэх нь бол тухайн хүний асуудал байх ёстой гэж ойлгодог. Гэхдээ энийг бол одоо бид ямар стандарт шаардлага хангасан үйлдвэр үйлчлэгээний байгууллага байх ёстой юм бэ гэдэг дээр л нэг анхаарч ажиллах ёстой. Өөрөөр хэлэх юм бол нийслэлд одоо бид нэг шинэ стандартыг, нийслэлийн шинэ стандартыг бий болгоё гэж зорж байгаа юм. Тэр нь бол өнөөдөр энэ одоо хүнсний хэрэглэнээс эхлээд за барилгын стандарт хүртэлх одоо энэ шинэ стандартыг бий болгох зам талбай гэдэг. Энэ дотор бол хүнсний гэдэг дотор бол архины одоо үйлчилгээ үйлдвэрлэлийн стандартыг болгох. Үнэхээр шаардлага хангасан үйлдвэрүүд нь байвал ажиллаад тэр нь мэдээж дотоодын зах зээлээ хангахын зэрэгцээ гадаадад экспорт руу чиглэсэн байх тал дээр үйлдвэрлэгчд анхаарах ёстой. Нөгөө талаараа бол энэ үйлдвэрлэж байгаа энэ бараа бүтээгдэхүүнийг бид аваад хэрглэж байгаа, худалдаж байгаа тэр одоо газрууд нь ямар байх юм гэдэг дээр бол бас хязгаар одоо тоогийн тогтоож өгөх ёстой ийм асуудлууд байгаад байгаа. Тэгээд энэ бүхнийг бол бид бас саяны хэлдгээр бол цогцоор нь шийдэх ёстой асуудал байгаа. Тэгэхээр амар түвшингээс сонирхмоор байна л да. Монголд архи хямдхан байна уу? Ер нь бол үнэтэй байгаа яг үнэндээ. Яг тэгэхээр одоо баг улсын хурлаар нэг төсөв багасгуулганд л архи тамхиныхаа татварыг нэмдэг шүү дээ, тийм. Одоо чинь би сая өнгөрсөн сар Солонгос яваад ирлээ л дээ. Энэ сөөжүүн ундаанаас хямдхан байна л да. Ер нь бол тэнцээ бодлохоороо нөгөө сөөжүүгөө уулгадаг баг гараацтай тий зөв хэрэглээг хүмүүстэй ингэ шахаж байгаа байхгүй тий. Яг тэрнтэй адилхан Монгол жишээлбэл ПВ ягаад хямдхан болгож болохгүй гэж тий. Тэгээ би сая амар сайхан дарагт бол бас санал нэг байна. Манад одоо шинэ стандарт аль хэдийн хэрэгтэй болцсон. Баар гэхэд зөвхөн баар гэдэг л англи байдаг тий. Гэсэн чи одоо зах зээл чинь баар, паб, клаб гэдэг бүр ингэ баг хэдэн 10 янз болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нэр илүү дэлхийтэйгээ хөл нийлүүлж алхах нь гэхээс биш нөгөө нэг хуучны социалист пропаганда маягтай тий нөгөө нэг хааж хордог юм руу бол явах ерөөс ёсгүй. Бид нар аль хэдийн тэрийг туулаад гарцсан тий бид нар нөгөө нэг болохгүй гэдгийг мэдээд нь шүү дээ тий. Одоо ингээл хаагаад хориол эхлүүл нөгөө танил талдаа лиценз олгодог тий танил талаараа архи заруулдаг танил компаниудыгаа дэмждэг нөгөө өрсөлдөөн чинь дахиад байхгүй болно. Яг нөгөө 12 цагаас хойш дэлгүүрүүдийг хаагаад хэн ажиллаж ийнэ гэдэгтэй яг адилхан. Тэр дэлгүүрүүдийг хаах биш харин бусад өрсөлдөгч дэлгүүрүүдийг гаргаж ирэх хэрэгтэй байхгүй тий. Хонконг, Сингапур тий Шанхайд яадаг 7-Eleven 24 цаг ажиллаж л байдаг ш. Тэнцэнэ нөгөө нэг RTD, виски бүх юма зарж идэг байхгүй тий. Тэгэхээр энийг ингэж илүү орчин үетэйгээ хөл нийлүүлж илүү боловсронгуй, илүү ухаан шаардсан тийм чиглэл рүү явахаас биш нөгөө нэг хуучны аргаар бол аль хэдийн явахаа болцсон. Тэгээд би бол амар сайхан даргын тэр саналуудыг бол дэмжиж байна. Тэгээд хааж хорсон юм болгон дандаа буруу авилга нэг бол авилгал бий болж байгаа эсвэл бол хар бизнес болж байгаа. Тэгэл өөр ямар ч үр дүн гардаггүй тэнцэнээс. Бас нэрэ түрүүний чиний нэг ярьжсэн юм дээр нэг зөв хэрэглэг хэн бий болгох юм бэ гэхээр архины компаниудын өрсөлдөөн бий болгох юм. Яагаад тэгэхээр чи нэг шил хараа зарж ирснаас 7 шил пив эсвэл бол нөгөө үнэтэй архиараа коктейл хийлгээд зарах юм бол илүү ашигтай байдаг байхгүй. Тэгэхээр соёлтой хэрэглээ хүнд ашигтай байдаг гэхээр эргээд архины компанид ашигтай байдаг. Тийм ч учраас одоо бид нар би яг 10 жилийн өмнө яг энэ салбарт ажиллаж байгаад одоо ингээд эргээд харахад 10 жилийн өмнө коктейл хийж зардаг газар хэд байсан. Одоо хэд болчиход байгаа. Пив хаана ингэж өргөн нийтээр уудаг хизээ October Fest гэдэг юм тэмдэглээд байж идэг гэсэн тийм. Гээд ингээ харах юм бол бид нар айгүй их дэвшсэн. Тэгэхээр энийг хин хийгээд байгаа гэхээр нөгөө архины компаниуд хийгээд байгаа хөх тийм. October Fest-ийг хин хийгээд байгаа. Нөгөө чи түрүү нэвтрүүлгийн жишээ авсан шүү дээ. Heineken нь бол энэ архины зөв хэрэглээг бол хамгийн их сурчилдаг гэх тийм. Монголд аль хэдийн ороод ирсэн тийм. Ингээд энэ компаниудын өрсөлдөөн чи өөрөө эргээд нөгөө баг гараацтай тэгээд удаан уудаг тэр алкоголнуудыг хэрэглүүлдэг юм аа. Хүмүүс тэрийг олж харддаг. Саяхан News Check-in дээр сурчлагын ёс зүй гэдэг сэдвийг бас сэтгүүлч Наран Төгс хөндөж 30 минутын нэвтрүүлэг, баримтат нэвтрүүлэг хийсэн байсан. За тэгэхээр архины компаниудын өрсөлдөөнөөс соёлтой хэрэглээ нэвтэрнэ гэд хэлж байна те. Тэгэхээр тэрэн дээр бас манай архи үйлдвэрлэгчд болон импортлогчид маркетинга хаана зарцуулж байна гэдгийг зүгээр сошиал медиа хэрэглэгчийн түвшинд харахад зуны энэ олон нөгөө цугларалтуудад л бүх маркетингийн төсвөө гаргаж явах шиг байна л да. Одоо Sunrise, Mais, одоо ямар бараг л Beach хичнээн төрлийн амьд хөгжмийн чи юу вэ нөгөө Playtime Coke би тэгэхээр тийшээгээ илүү их гаргаж байгаа мөртлөө нийгмийн чиг хандлагатай уучаад битий машин бариарай. За архи
одоо амьдралын дайсан гэдэг юм уу тийм нийгмийн сошиал тийм мэдээлэл бол цацх нь бол тийм их харагдахгүй байна л да. За яг спортын лигүүдийг спонсорлж хийж магадгүй те. Тэгэхээр үнэн дээр би бас бусад ирсэн хүмүүсийн байр суурийг асуумаар байна гэж бодож байна л да. Шин чимэг хөшөөгчөөс жишээлбэл сонирхмоор байна. Та Монгол архины үнийг татварыг нэмэх ёстой гэж боддгоо. Энэ бол яг хувь үнээс ч асууж байгаа. За ерөнхийдөө нөө мэрэгжлийн байгууллагууд нь бас судалгаа тандалт хийгээд байж байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ яг энэ архины одоо градус өндөртэй тийм ээ. Энийг одоо ерөнхийдөө бас танаад за энэ баг сул одоо градустай энэ ПВ бас ПВ дарс энэгаа бас хэрэглүүл яадаг юм бэ гэсэн. Тиймэрхүү ер нь бас чиг хандлага ажиглагддаг юм билээ. Тэгээд ер нь бол одоо архины хатуу хэрэглээг багасгаад одоо сул агуулмжтай бүтээгдэхүүнүүд төлөхөө хэрэглүүл одоо бас хүмүүсээс зохистой хэрэглэнэ гэсэн тиймэрхүү бас байт юм бэл. Тэгэхээр Америкийн нөгөө алдартай Джон Оливерийн шоун дээр Далай ламын нөгөө монголчуудыг архиа багууж, айргаа таваараа уугаараа гэж хэлснийг саяхан бас эргэж Америкийн телевизээр гарч илээ л дээ. Гэхдээ одоо хошигноод монголчуудыг Далай лам архинаас багасгацсан гэдэг одоо хошин ягаад гэвэл тэр одоо хошин телевизийн нэвтрүүлэг болохоор тэр ганц цэцгээс бас сонирхмоор байна л да. Үүн болон энэ хуурамч бүтээгдэхүүн үнийг нэмүүл хуурамч бүтээгдэхүүн ихсэн за залуучууд өөр зүйлээс мансуурал хайнч гэдэг юм уу тэрэн дээр ямар бодолтой байдаг? Миний яг хувь хүний хувьд бол үнийг нэмэгдүүлснээр амар төвшингийн хилдгээр хориглолт бий болсноор хориглолтын цаатгуур дагварлал хүн хүсдэг гэдэг яг тэр хүслээр л явах учраас үнийг хэтэрхий нэмж хааснараа энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж би бол үзэж байна. Тэгээд би нэг Оросын албаны улсын жишээ хэлээ л дээ. Энэ гэхдээ бүр 1649 онд Оросын цаазын бичиг зодтолдох үедээ согтуу байжгаад хүнийг зөхиод алдсан бол шууд санаатаа алсан гэж үзээ хүндрүүлдэг байсан. Гэт нэг хаах, боох юм уу ямар нэгэн байдлаар хүндрүүлэх хязгаарлалт тавих тусмаа л тэр хэрэглээ цаашаа илүү явах боломжтой байдаг гэдэг би нэг зүгээр нэг энэ жишээг сая санаад хэлмээр санагдлаа л да. Тэр тийм болохоор шинжмэг хошууч хэлснээр ч гэлээ гэсэн сул хэрэглээтэйг ер нь залуусыг ажиглаад байхад сул градус багтаа сул хэрэглээг сүүлийн үед их түлхүү хэрэглэдэг болсон. Яг улаан цайм тийм 38-40 градусаас дээш гарсан тийм хатуу хэрэглээ харьцангуй багассан болов уу гэж би ажиглаад байна л да. Тэгэхээр саяхан бас энэ хилцүүлгийг одоо нүүдэл шийдэлтгүүр үгээр иргэдийн саналыг авч байхад бас шимийн арх бол монгол хүний бие физиологи таарсан алкогольны төрлийн бүтээгдэхүүн юм а гэдэг зүйлийг бас хүн хэлж байна те. Маад бол хэрэглээ нь одоо технологи нь бараг үлдчихэж байгаа юм үлдэхгүй байгаа мó гэдэг дээр яа тэгэхээр масаар үйлдвэрлэхгүй бид нар бол одоо яг Орос стандартын гэдэг юм уу одоо водка хаанаас гаралтай юм Польш гэдэг Оросч гэдэг тэр хатуу нь бол манад их байгаа. Тэгэд архины компани өрсөлдөөн дээрээс шин соёл нэвтрэнэ гэдэг дээр би бас нэг тоо баримт харсан л да амар түвшинтэй санал нийлэхгүй одоо эсрэг аргументыг дэвшүүлэхэд архины үйлдвэрлэгчид ирээгүй болохоор хэлээд дээ штэ. Архины борлуулалтыг задлаад харахад өчигдөр орой надад одоо нууц их сурулж над руу ингээ архины борлуулалтын мэдээлэл явуулж байгаа. Энэ хилцүүлэг зөв өө. Гэхдээ энэ тоог харчаараа гэд. Тэрнэр хамгийн хямдхан арх хамгийн их зарагддаг юм байлээ. Одоо би нэр үйлдвэрлэгч болон нэр дуртаагүй. Гэхдээ зах зээлийн дийлэнх маань хатуу цагаан арх тэгээд хамгийн их ашиг орлогдох нь штэ. Гарч байгаа агуулмжаараа биш. Литрээр бол мэдээж хэрэг пив нь илүү байлаа. Виноны хэрэглээ бол маш багаар өсөж байгаа. Тэр соёл бас хятад одоо Монгол юм уу одоо эдийн засаг асг нь бага хэмжээгээр өсөөл ирэхээр вино болон чиз гэдэг юм уу тансаг хэрэглээ нэмэгдэж байгаа дүр зураг харагдаж байна. Тэгэхээр таны хувьд үн дээрэс нь одоо хүртээмж буюу хаасайгүй ингэж арх борлуулж байгааг та юу гэж боддог? За ерөн дээр яг хуулийн дээр бол энийг ингээд аль болохоор л ингээд татврын нэмэл тийм ээ цэгийн тоог яах юм бол энэ багасна гэл ингээд яг бодлогоор бол тийм байдгийг. Зүгээр яг энэ дээр бол одоо бид бол одоо сэтгцэн эмчнэр бол яад энэ одоо архитай ингээд тий архины хэрэглэгчтэй арх үйлдвэрлэгчтэй яахгүй хүн амынхаа босролтой л одоо ажилласан хамгийн үр дүнтэй гэж л үзээд байгаа байхгүй юу. Тэр тэгээд бас биш тийм ээ архи чи ингээд нөгөө татврын нэмэхээр яг хөө ингээд татвар нэмэхээр улсын одоо төсөв нэмэгдэнэ гэхдээ тэрний цаана нөгөө үнэн өснө тэгэнгүүт нөгөөдөгт нь хүний сэтгэлд үнэтэй юм энийг хэрэглээ ер нь их үнэтэй санагдана. Тэгэл үнэтэй юм болгончл ер нь яаж байгаа юм чил тийм болоод байгаа. Зүгээр ингээд тэр бол нэг байж л байдаг юм байх юм бол хүн их авч тэрийг нэг анхаарахгүй гэж бодоод байгаа. Тэгээд бас түрүүний хэлсэн дээр хэрвээ биш тийм ээ архитал багасах юм бол бусад донтолт ихснэ гэдэг бол хамгийн худлаа. Ягаад гэх юм бол эхлээд энэ донтой хүмүүсийн чинь ингээд донтолттой хүмүүсийг үзэхэд бол эхлээд
ариг пив хэрглэж үтсэн дараа нь өөр мансуурах бодис хэрэглэсэн дандаа ийм болдог шүү. Бүр эхлээд бол тамхи гэдэг чинь бас л тамхинд дондох юм гэж штэ. Тэрийг анх хэрэглэсэн. Тэгээ дараа нь арх хэрэглэдэг гэдэг. Арх хэрэглэдэг хүмүүс нь илүү их тамхиг хэрэглэдэг. Тамхи хэрэглэхээр архийг хэрэглэдэг гэдэг. Эдгээр чинь ингээд нэг нэгийгээ улам их өдөөж нэмэгдүүлдэг болохоос биш архийг багасгаснараа одоо бусад дондолт өснө бол хамгийн худлаа. Тэрийг яг нөгөө архийг хит хаагаад хориглоод ирэх юм бол Монголд одоо мансууруулах бодис юм уу бусад зүйл рүү халтарч орно шүү гэж айлгадаг бол би архины компаниуд бас зарим нэг байдлаар хилээд байна уу гэж одоо сэтгүүлчийн үед бас хардаж боддог л. Тэгэхээр Эрдэнэбаатар сэтгэл засалчаас сонирхмоор байна. За тэгвэл тогтцоо ойлголт руу орё. Одоо үн нь бол ийм байр суурьтай юм. Тогтцоо ойлголт нь болохоор хүүхдүүдийнхээ хажууд уух нь зөв юм уу? Зарим хүн ийм хоёр аргумент байдаг. За нэг нь болохоор хүүхдийг хажууд нь арх ууж одоо Монгол ёс үс авах найр цагаансаар гэд харуулахаар хүүхдүүдийнхээ хажууд архитаад байгаа нь буруу гэж үздэг нийгмийн хэсэг байна. Нөгөө талдаа хүүхд чинь та нарын хажууд зөкстөө хэрэглээг сурнаа. Даган дүүрэн. Эхлээд аюулгүй орчинд буюу гэртээ одоо аав ээжигээ яаж хэрэглэж байгааг хараад тэр нь зөв юм а гэх хэсэг байна. Аль нь зөв юм? Танд. Тэгэхээр хүн гэдэг чинь өөрөө мөн чанарын хувьд биологийн ч гэсэн нийгмийн ч гэсэн хувьд дасан зохицох чадвартай байх юм бол илүү цаашдаа тэмцэх боломжтой хөгжих чадвартай байдаг. Ямар нэгэн үүд хаалгыг хаачих юм бол тэ одоо ямар нэгэн мэдлэгийг олох боломжийг олгохгүй бол гэх юм уу да. Одоо шинжлэх ухааны хэллэгээр тэр нь магадгүй арх гэж юу гэдгийг огт хэлэхгүй байх юм бол эсвэл эсэргээр нөгөө талаар энэ бол ерөөсөө л хамгийн том одоо там руу хөдөлдөг хэрэгсэл гэх байдлаар ойлгуулах юм бол хэд хоёр туйлширсан байдлаар тэр хүүхдийн маань сэтгэл зүй буюу одоо цаашлах мөлөө даалдах хүнсар гэдэг шүү дээ. Тийм програм суучдаг. Тэгэхээр альва зүйлийг тухайн одоо ирээдүйн иргэн маань оновчтой хэрэгж олж харж чаддаг өөрийнхөө нүдээр тэгээд өөрөө шийдвэр гаргаж чаддаг байхын тулд ер нь бол ийм байдгийг шүү. За яг бүр тас хорихгүй баар те. Магадгүй хэрэглэж болно. Хэрэглэхгүй байх юм бол илүү оновчтой шүү гэдэг мэдлэг чадвар хандлагыг нь бүр багаас нь төлөвшүүлчих юм бол тэгээд нөгөө л ярьж байгаа шүү дээ. Сэтгэл зүйн боловсрол, сэтгэл зүйн дархлааг нь бүрдүүлчих юм бол тэр хүн хизээч донтогч болохгүй. Тэгэхээр харин аль нийгмийн хэсэг нь зөв юм гэдэг та товчхон хариулвал айгуу дэлгэрэнгүй хариулт. Та хүүхдийн хажууд жишээлбэл одоо найз нөхөд ирлээ гэж бодоход та согтууруулах хундаа хэрэглэх үү? Хэрэглэх үү те. Гэхдээ яагаад гэвэл нөгөө хэлж байгаа шүү дээ. Оновчтой соёлтой хэрэглэдэг хүмүүс ямар байдлаар хэрэглэдэг агсан согтуу тавьдаг хүмүүсийн одоо хүүхдүүд аав ээжигээ харсаар байгаад өөрөө багада үзэн яддаг боловч насанд хүрсэн хойно хүссэн үсээг өөрөө хүчирхийлэгч болох, донтогч болох магадлал эрсдэл аягүй өндөрсдөг. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн хэлцүүлгийг бас үр дүнтэй болохын тулд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийн дараагаас хүсэх зүйл байна л да. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагуудаас саяхан гарсан одоо тэр хэрэг дээр яагаад энэ дэм буудлууд хүүхдийн бичиг баримт байцаалт шалгаагүй юм бэ гэдэг дээр бол одоо энэ хэрэг дээр бол нийгэм бол маш их бухимдсан. Тэгэхээр нийслэлээс тийм шинэ журам нэвтрүүлж болох уу? Болно. Яг тэгвэл гадаадд бол жишээлбэл бүх буудалд одоо насанд хүрсэн хүн ороход хүртэл одоо хил гайл гарч байгаа юм шиг паспортоо үзүүлээд шүү дээ. Тэгэхээр манай тэрийг одоо чангалаад бүх буудлын зөвшөөрөлтэй газар насанд хүрээгүй хүүхд явж ивэл энэ хэний хүүхд вэ? Асран хамгаалагч нь хэн бэ гэдэг журам бол танаа хурал нэвтрүүлж та боломжлоо гэж бодож байна. Ер нь саяны миний нөгөө хэлсэн нэг нийслэлийн нутаг дэвсгэр дээр нэг стандарт бий болгоно гэдэг байгаа ч л тэр. Ер нь хэн хаана өөрчлүүлж болох юм? Юугаар өөрчлүүлж болох юм? Юугаар өөрчлүүлж болохгүй? Ямар бүтээгдэхүүнийг хаана зарж болох юм, хаана зарж болохгүй гэдэг. Жишээ нь зүгээр хүнсний энэ одоо бүтээгдэхүүний гэдэг юм уу энэ архитектар сундааны хэрэглээний хүрээнд яриад шүү дээ. Тэгээд тэр хэмжээнд бол бүх одоо чиглэл бүх салбарт бол тэр одоо жишээ стандартыг тогтооно гэж байна. Тэгжээж бидний энэ асуудлыг бас одоо шийдэх альва зүйлээс бас урьдчилан сэргийлэх юм боломж нь бүрдэнэ гэж харж байна. За баярлалаа та бүхэн. Тэгэхээр яг энэ сэдвэр бол бид бүхэн тогтсон ойлголт соёлын болон одоо хууль эрх зүйн зохицуулалтаар бол яриад ээж болохоор сэдв. Яагаад гэвэл манай нийгмийн хамгийн хүндүр сэдвүүдийн нэг байгаа. Тэгэхээр Монгол телевиз бол яг өнөөдрөөс эхэлж нэг сар бол одоо архитектурын сектуртай тэмцэх гэмт хэргийг архитектурын сектуртай тэмцэх тал дээр хэвлэл мэдээллийн зөв мэдээлэл өгөх тал дээр бол бас компанид ажлыг эхэлж байгаагаа зарлахад бас таатай байна. Тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ нэвтрүүлгийн онцлог ишлэлүүдийг маргааш та бүхэн үндэсний портал Go цэгмээс мөн үзэх боломжтой. Цаг зав гарган ирж оролцсон том мэдээлэл бид бүхэнд өгсөн та бүхэнд баярлалаа.